Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шүлэн марсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ 2026 оны карьерийн уншлага гэсэн ийм видеоор уулзч одоо маш их баяртай байна. За энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг 2026 онд таны ажил, карьер, мөнгө төгрөг тэ санхүүгийн байдал хэр байхаа хэдүүлээ үзэх болно. Одооноос ахуулаад ерөнхийдөө хэдүүлээ 2026 оныхоо уншлагуудыг идэвхтэй хийж эхлэх болно. Тэгээд 2026 оны хайрын уншлага, 2026 оны төлөв байдал, тоон зурхай, за тэгээд одоо баг уламжлал болж байгаа шинэ жилийн 13 хүсэл гэх мэтчлэн маш сонирхолтой гоё контентууд хийхээр бэлдсэн байгаа учраас та хэд маань subscribe дарж өгөөрэй. За тэгээ өнөөдрийнхөө видеоны гол хэсэг рүү орцгоё. За эдгээр 3 хөзөрлөө харж агаад за өөрөөсөө 2026 онд миний ажил, карьер, мөнгө төгрөг хэр байх болоо гэж асуугаад бяцхан бясалгаад аль одоо хөзөрт нь нүдэн унаад байна, аль нь яалтчгүй татагдаад байна. Тэр хөзрийгөө сонгоод за тэгээд өөрийнхөө цаг руу очоод мэргээ шууд хүлээн авч үзэх боломжтой байх нэ. За одоо ингээд та бүхэндээ чимээгөө бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тутамаар л за та хэд маань болохоор зэрэг энэ зурагтай хөзрийг сонгосон байгаа. За тэгэхээр хэдүүлээ эхлээд би та хэдтэй мэргээ танилцуулъя. За өнөөдрийнхөө мэргээр болохоор зэрэг эхлээд за энергийн ерөнхий төлөв, за тэгээ эхний хагас жилийн байдал, сүүлийн хагас жилийн байдал гэж би харахаар болсон байгаа. За тэгээд нэмэлт хэсэгтэйгээ нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг 2026 онд төлөвлөсөн ажил тань хэр бүтэлтэй байх вэ гэж асуух болно. Санхүүгийн блог хэрхэн гаргах вэ гэж бас асуух болно. Тэ 2026 онд таны санхүүд хамгийн их одоо блог болох гэдэг зүйлээ вэ? Тэрнтэй хэрхэн ажиллах вэ? Тэрнээс хэрхэн гарах вэ гэдгийг одоо асууна гэсэн үг. За гуравт нь болохоор зэрэг ажил, карьер, мөнгө төгрөгийн тал дээр ивэл болгоомж сюрприз юу байна вэ гэдгийг асууж өгнө. За ивэл гэхээр зэрэг өнөөхдөө хийхэд ээлтэй зүйлс, болгоомж гэхээр зэрэг одоо болгоомжлох, зайлс хийх зүйлс. За тэгээд яг ажил санхүүгийн талбар дээр одоо ирж байгаа нэг том сюрпризийг асууж өгнө гэсэн үг байгаа. За нэмэлт хэсгийнхэн бол энэ мэргээ үзэж дуусчаад үнэхээр тань айгу таарад те яг таны одоо хүсэж ийсэн, манифест хийж ийсэн, таны нөхцөл байдалтай таарч ахын бол нэмэлт хэсгийг хөдөлж ахын бол тэндээс бас маш сонирхолтой одоо гоё мэдээллүүд гарч ирэх боломж илүү өндөр байдаг гэж үздэг. За тийм нэмэлтийг болохоор зэрэг энэ видеоныхоо пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээсээ холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг. За ийм байгаа. За тий одоо хэдүүлээ одоо яг 2026 оныхоо гол төлөв байдал руу орцгоё. За 2026 он ерөнхийдөө ямархуу одоо ажил, карьерийн жил байх вэ гэдгийг эдгээр одоо Oracle хөзөрнүүдээс харцгаая. За нэгдүгээр группийнхний маань хувьд болохоор зэрэг 2026 он бол та нэлээд одоо энэ санхүүгийн шарх блокууд дээр ажилласан жирэл болохоор байгаа харагдаж байна те одоо ажил, карьерийн талбар дээр, мөнгө төгрөгийн талбар дээр худал итгэл үнэмшлүүд юу байна, тэрнээсээ яаж салах уу гэд өөрийнхөө одоо мөнгө төгрөгийн урсгалын тал дээр те ийм блокуудыг авч гаргаж хайж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг таны хувьд 2026 он маш онцгой одоо маш үр бүтээмжтэй жил байж чадхаар харагдаж байна. За дахиад нэмэлт мэдээллүүдийг Oracle хөзрүүдээс авцгаая. За эхлээд болохоор энэ Demon of the Day хөзрөө нээж харъя гэж бодож байна. За Demon-ийн маань сижил болохоор ийм сижил байна. За тэгээ эргүүлээд харах юм бол Gusion гэсэн ийм Demon байна. За тэгээд ирж байгаа гол мессеж нь болохоор зэрэг за асуултаа сайн асуугаарай. Өнгөрсний талаар, одоогийн талаар, за мөн дээрээс нь ирээдүйн талаарх зүйлсүүдийг та асууж чадах юм бол хариулт нь гарч ирнэ гэсэн байна. За мөн дээрээс нь хамгийн сүүлд нь let go of jealousy буюу одоо атаархлыг тавьж явуулаарай гэсэн байна. За тэгэхээр зэрэг 2026 онд нэгдүгээр группийн маань те хүмүүстэй өөрийгөө жишдэг байдал те тэр нь тэгээ яаж таны санхүүгийн урсгалд хамгийн их одоо нөлөөлөд идэг вэ гэдгийг ойлгож тэрэн дээрээ бас нэлээд хөрхөн одоо ангаалтуудыг хийхээр байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг та сахиусуудтайгаа нэлээд сайн ярилцаж чадах те одоо сахиусууд гэхлээр зэрэг одоо бурхан ертөнц те гэхлээр зэрэг хүмүүс дандаа нэг юм одоо өөрийнхөө илүү сүнслэг талаараа ч юм уу те нэг юм чухал зүйлс дээр гэдэг ч юм уу те эсвэл санхүү ажил төрөлтэй холбоогүй зүйлс дээр илүү их одоо холбогдож туслалцаа авах гэдэг. Тэгвэл энэ сахиус ертөнцүүдийг те хэрвээ бурхан дэдэг бол бурхнаа ч юм уу
ингээд ажил карьерийнхаа талбар дээр бас оруулах боломжтой байдаг. Тэгээ тэрийг та хэд маань 2026-наас ахуулаад хийж эхлэх болно гэж гарч ирж байна. За одоо болохоор зэрэг сахиусан тэнгэрийнхээ хөзрийг харцгаая. За сахиусан тэнгэрийн хөзөр маань болохоор зэрэг илүү одоо өөр одоо нэрхтэй байдаг. За Михаил гэдэг энэ сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За do your best to do some writing. За бичиг цаастай холбоотой, бичгтэй холбоотой юм гарч байна. За тэгээд хэрвээ та зохиолч биш бол өөрийнхөө одоо бодол болон янз бүрийн шин санаануудыг одоо рекорд хийгээд те өөртөө дуу хораагаараар бичиж үлдээж агаарай гэсэн мессеж ирж байна. За тэгэхээр зэрэг энэчнээс харж байхад 2026 онд 1-р группийн маань бол бичиг цаастай холбоотой ажлуудыг нэлээд их хийж магадгүй. Энэчнээс надад за энэ хөзрөөс орж ирж байгаа одоо шууд утгаараа орж ирж байгаа мэдээллүүдээс гадна ямар мэдээлэл орж ирээд байгаа гэхээр зэрэг 1-р группийн маань 2026 онд ажил карьерийн талбар дээр нэлээд хүмүүстэй юм гэрээ хилцээр тиймэрхүү юмнууд нэлээд зурж хийж магадгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр шинэ ажлууд эхэлж байгаа юм байна л да. Одоо гэрээ зурж гин хүмүүстэй ингээ бичиг цаасаар их харилцаж гин гэхээр зэрэг ерөнхийдөө ийм шинэ төрлийн янз бүрийн төслүүд дээр нэлээд ажиллах, шинэ гэрээнүүд одоо байгуулах, зурах иймэрхүү юмнууд нэлээд ахиухан болж магадгүй байгаа харагдаж байна. Эсвэл тэ нэг худалдаа авах гэрээ мэрэ гэдэг ч юм уу. Иймэрхүү юм дээр нэлээд их юм нотариат гүйсэн. Тэгээ тиймэрхүү юм нэлээд их болохоор байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг мэдээж хэрэг шууд утгаараа болол за энэ донд хэрвээ зохиол бичдэг, подкаст хөтэлдэг хүмүүс байгаа бол тэр талынхаа юмнуудыг сайн дэмжиж авч явж чадах юм бол амжилт бол тэндээсээ нэлээд олж чадхаар байгаа харагдаж байна. Ерөнхийдөө 2026 онд 1-р группийнхний хоолой хурд нэлээд идэвхжиж байгаа бололтой. Тэгээ тэрнээсээ үүдээд одоо дуу хоолойгоо бусдад хүргэхтэй энэ зургийг ингээ харах юм бол ийм бүрээ үлээж байгааг чилхүүтэй. Ерөнхийдөө бол ингээд бусдад өөрийгөө тунхаглах, дуу хоолойгоо таниулах ийм ажлуудыг хийхэд бол маш гайхалтай байж чадах болно. Тэгэхээр энэ дунд за нэг YouTube суваг нээх юмсан, подкаст эхлүүлэх юмсан ч юм уу эсвэл ямар нэгэн зохиол тиймэрхүү юм бичгиймсэн гэж бодож исэн хүмүүс байгаа бол тэрийг 2026 онд амжуулж хийх нь та бүхэнд маш ээлтэй гайхалтай байх болно гэж гарч ирж байна. За дараагийн oracle хөзрүүдээ нээж харцгаая. За эхний үзэл болохоор зэрэг буруу хараад гарч ирсэн байна. Энэ болохоор Angel of Abundance гэдэг Doreen Virtue-гийн oracle үзэр байгаа. За Power of Prayer буруу харж гарч ирсэн байна. За тэгэхээр яг одоогоор 1-р группийн маань хангалттай сайн одоо залбирал үлдэхгүй байгаа бололтой. Залбирал гэдэг нь болохоор зэрэг шууд утгаараа ямар нэгэн бурханд ингээд гараатгаж байгаад ч юм уу залбирах гэхээсээ илүү те сайн манифест энэ төр хийхээ жоохон болчоод байгаа. Тэрэн дээр нэг бол угаасаа сонирхож байгаагүй аль эсвэл өмнө нь айгүй тийм одоо залбирал үлддэг манифест энэ төр хийдэг байж байгаад одоо болохоор зэрэг тэрнийхээ сонирхлыг бүр алдчихад байгаа хүмүүс байгаа харагдаж байна. Ерөнхийдөө ертөнцтэйгээ холбоос жоохон холцсон байгаа бололтой. Тэгээ тийм бол 2026 онд энийгээ сайн анзаараад буцаад ингээд хорвоо ертөнцтэйгээ илүү сайн холбогдоод тэднээс одоо хүсэх юмнуудаа сайн хүсэх хэрэгтэй. Энийг болохоор зэрэг энэ хоёр хөзрөөс хоёулангаас нь харж болж байна. Demon of the Day хөзөр дээр ч гэсэндээ ингээд асуу гэдэг ааш тэ. Тэгэхээр яг айгүй сайн асуух хэрэгтэй. За мөн дээрээс нь ерөнхийдөө яг ажил карьерийн талбар дээр бол энэ бурхан ертөнцийнхөө имиж хэдийн энергийг нэлээд сайн оруулаад манифест центр хийгээд энэ дунд бас 50 өнтер сонирхдаг хүмүүс байгаа бол 50 мороо суралцж иж бас магадгүй ийм мэрэг төлгийн арга суралцж муралцаад ингээд асуух асуултуудаа ямар нэгэн үзмөрчдөр биш, ямар нэгэн тариа үздэг хүнээр биш яг өөрөө ингээд мэдрээд бясалгаад эсвэл мэрэг төлөг хийгээд ингээд мэдэж авах боломжтой гэдгийг боломжтой шүү. Өөрийнхөө одоо тэр хүсэл эрмэлзэл тэр юмнуудыг аягүй сайн өөрийнхөө тэр сахиусуудаа бурхан ертөнцтэй сайн хэлж байгаарай. Тэгээд тусламж хүсэж байгаарай гэж гарч ирээд байна. Тэгэхээр эндээ бас нэлээд өөрийгөө сэргээх хэрэгтэй байгаа гэж гарч ирж байна л та. За дараагийн хөзрийг харъя. За дахиад visualize abundance in all forms. Тийм тэгэхээр 2026 онд яалтчгүй хідүүлээ яг үнэхээр өөрсдийнхөө энэ санхүүгийн талбар дээрх юм худал итгэл үнэмшил за ингээд мөнгө төгрөг гэдэг бол ийм хязгаартай айгу хэцүү зүйл байдаг энэ тэргээ ботцсон тэр юмнуудаа л нэлээд сайн цэгцлэх ийм жил болж байгаа харагдаж байна. Хэрвээ тэгэж чадах юм бол угаасаа ингээд хүн хүсэн хүсээгүй манифест хийсэн ч бай хийгээгүй ч бай үзэл бодол зөв итгэл үнэмшил өндөртэй ийм явж байгаа хүнд бол санхүүгийн талбар дээр, карьерийн талбар дээр сахиус ертөнцөөс нь бол хангалттай сайхан дэмжлэгүүд ирж илүү нээлттэй болж чаддаг байж байгаа.
Тэгэхээр яг эннийхээ учрыг олно гэдэг маань 2026 оноос цаашаа бүр ирээдүйдээ илүү одоо санхүүгийнхээ урсгалыг нээлттэй байлгах дээр нь маш их тус болох болно. Тэгээ энэ дээрээ нэлээд ажилласан жил болохоор байгаа харагдаж байна. За тэгээд энэ visualize abundance in all forms буюу одоо мөнгө төгрөг за мөн дээрээс нь зүгээр ерөнхийдөө ийм эд баялагтай дүүрэн байдлыг, дүүрэн мэдрэмжийг төсөөллийн аргаар ингэж өөртөө бий болох нь маш чухал ах болно. Тэгээ бид нэр дотроо юу бодож гин, юу төсөөлж гин тэрүүгээр манай одоо гадаад ертөнц толигддог учраас тэртэл дээрээ нэлээд анхаарал тавьсан ийм жил болох болно. Тэгээд магадгүй таад маань 2026 онд бол нэлээд ийм манифестийн арга маргад суралцаад тэгээд магадгүй одоо санхүү манхүүтэй холбоотой юм янз бүрийн сургалтууд аваад эсвэл өөртөө зүгээр юм сайн уншаад за мөн дээрээс нь юм айгуу тийм өөрөө ингээд мөнгө төрөхтэй болж чадсан карьер айгуу амжилттай явж байгаа яг тийм хүмүүсээс юм үлгэр жишээ авах боломжууд бол бас нэлээд гарч ирэх болно гэж сахиусууд нь амлаж байна. Ерөнхийдөө бол сахиусууд нь яг энэ тал дээр нь таадыгээ маш сайн дэмжиж өгмөр байна гэдгээ илэрхийлээд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг сайхан хүлээж авах хэрэгтэй. За одоо болохоор зэрэг хідүүлээ Astro Show-го хайж үзье. Astro Show-ноос юу харах вэ гэхээр зэрэг за одоо 2026 онд ямар гариг хэрэгсийн нөлөө илүү өндөр байна. За тиймэрхүү юмнуудыг нь харах байгаа. За жинлүүрийн орд за Venus буюу сугар гараг гарч ирсэн байна. За сугар гараг гарч ирсэн нь маш сайн байдаг. За тэнгуутаа 10 дугаар гэр. Вау. За тэгэхээр зэрэг 2026 онд ажил карьерийн талбар дээр та хэд маань ерөнхийдөө нэлээд юм юу хийх гээд байгаа юм байна. Одоо өсрэлт хийх гээд байгаа гэх юм уу зөвхөн ингээд салангаас цалингийн хооронд ч юм уу биш. Инээс илүү давж амьдралаа яаж илүү юм тансаг болгох уу яавал илүү үзэсгэлэнтэй болгох уу яавал илүү ив нэгдэлтэй зөөлхөн болгож болох уу дандаа л нэг юм салангаас цалин ингээд нэг юм өрнөөс өөр инээ тэрэ гэсэн нэг ийм юмд автахгүй тэрнээс яаж давж амьдрах вэ гэдэг дээр 2026 он 1-р группийн маань өсрэлт хийх гээд байгаа юм байна. Тэгээ тийм учраас та энийг ингээд бэлтгэн амар чухал гэж хэлээд байгаа байхгүй ингээд бүх юмнуудаа одоо сайхан эндүүдээд янз бүрийн одоо сэтгэлийн шаарах мөнгө төрхтэй холбоотой сэтгэлийн шаарах за тэгээ өөртөө итгэлгүй байдал тиймэрхүү юмнууд байдаг бол тэднэрийг бүгднийг цэвэрлээд сайхан эндүүдээд замын чөлөөлж өгөөд нэг юм одоо хүн мод тархиж байгаа бол хөрс нь ямар вэ гэдгийг эхлээ хардаг шүү дээ. За хөрс нь гоё эрүүл хөрс байж чадж гин үү, хортой юм хүн байна уу, цэвэрлэх юм байна уу, шим тижэл энэ хөрс рүү хийх үү гэд тэгдэг. Яг тэрнтэй адилхан ингээд тэр хөрсийг ингээд гоё юм сэрэг мэрэг болгож малгадаг юм. Одоо би яг сайн мэдгүй нэгтээ нэг тиймэрхүү ажил хөрсний ажил хийдэг шүү дээ. Яг тийм ажиллаа хийх жил болж байгаа гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэж чадсанаар та ингээд одоо 10 дугаар гэр маань болохоор зэрэг ерөнхийдөө илүү юм задгаа илүү одоо юу хэмдэ нөгөө нэг яг ажил карьерийн гэр гэдэг байхгүй юу одоо ажил карьер хүний нэр хүнд бусад хүмүүс таныг юу гэж бодох юу гэж харах гэдэг ч юм уу тэртлийн юм байдаг. Тэгэхээр тэр мэрийгээ ингээд аягүй цэвэрлсэн тэрэн дээрээ бас маш их анхаарсан ийм одоо жил болж байгаа харагдаж байна. Тэгээд дээрэс нь сугар гараг гарч ирж байгаа гэдэг бол ерөөсөө маш гайхалтай. Сугар гарагийн одоо иргэшэл бол өөрөө үзэсгэлэн гоо, эд баялаг, тансаглал, хайр зэргийг илэрхийлдэг. За жинлүүр маань болохоор зэрэг айгүй тийм дипломатч байдал мөн л ялгаагүй үзэсгэлэн гоо гэх мэтчлэн ийм айгүй одоо амьдралын амттай талбаруудыг харуулдаг одоо тийм юмнууд астрологийн одоо тийм юмнууд гарч ирсэн байна та хэд тийм. Тэгэхээр 1-р группийн маань бол яаж одоо зөвхөн голоо зогоох биш тэрнээс илүү яаж дэлгэрч цэцэглэх вэ гэдэг дээрээ анхаарч байгаа. Тэрэн дээрээ одоо шаардлагатай ажлуудыг нэлээд хийх энергийн цэвэрлэгаануудыг хийх юм жил болж байгаа гэж харагдаад байна л да. Маш гайхалтай. Энэ бол хүн амьдралдаа ерөнхийдөө нэгээс 2 удаа л хийдэг тиймэрхүү юм байдаг. Ингээд нэгэнт одоо за энэ худал итгэл үнэмшил байсан юм байна. Ийм шархууд, ийм одоо над би өөртөө ингээд итгэлгүй ийм талууд байсан юм байна гэдгээ нэг бариад авчихсан бол тэрийг цаашдаа ангаах айгу амархан бодлоод явцдаг. Тэгээд тэрнтэй холбоотой алдаануудыг гаргахаа болдог гэдэг ч юм уу нэгэнд харсан ямиг одоо хараагүй юм шиг байж чаддаггүйтэй адилхан яг тиймэрхүү үйл явдлууд бас нэлээд их болох болно. За тэгээд тэрийгэ дагаад яг би шуудхан хэлэхэд бол бас таад маань өөрийнхөө яг энэ санхүүгийн тал дээрх юм сөрөг итгэл үнэмшлүүд өөртөө итгэлгүй байдлуудтай нэлээд нүүр тулах шаардлага гарах бах. Тэр нь яг тухайн үедээ одоо жоохон хэцүү санагдаж болдог ингээд
Жишээлх юм бол одоо та за би ингээ мөнгө алдчихгүй гэдээ амар их айгаад байдаг тийм айцтай бол магадгүй одоо энерги чинь цэвэрлэж өгөхийн тулд үнэхээр мөнгө алдах үйл явдал өрөндөх ч юм уу тэгжиж ингээд та юу гэдэг надад ийм шарах байгаад байсан юм байна гэдгээ олж тогтоодог ч юм уу тиймэрхүү үйл явдлууд бас жоохон өрнөх гээд байдаг. Тэгэхээр эртхэн шиг ерөнхийдөө за яг санхүүгийн талбарууд дээр надад ямар шарахууд байна, юун дээр би өөртөө итгэлгүй байгаад байна гэдэг ч юм уу тэр юмнууд дээр ангаалтаа маш сайн хийгээд явах хэрэгтэй шүү гэж яг энэ бол зөвхөн миний хувийн зөвлөгөө байгаа. За тиймэрхүү үйл явдал 2026 онд бол 1-р группийнхэнд маань өрнөх гэж байна. Таад маань гэхдээ ерөнхийдөө бол энэ Venus буюу сугар гараад ирчихсэн байхад ямар ч үйл явдал тохиосон байсан энэ нь эргээд таны одоо аз жаргалтай байдал те санхүүгийн тал дээр өөртөө итгэлтэй байх мөнгөнийхөө блокуудыг гаргах гэдэг юм дандаа сайн сайхан үр дагавартай байх болно. За одоо болохоор зэрэг тариа хүзрээс мэдээлэл авъя. За ерөнхийдөө яг гол төлөв байдал таны гол мишн те 2026 онд яг хийж бүтээх одоо тиймэрхүү юмнуудыг харж байгаа гэсэн үг. За эхний хүзрээс хүч харъя. 4 сэлэм гарч ирсэн байна. За Hierophant буруу гарч ирсэн байна. За тэгэнгуутаа 10 сэлэм буруу гарч ирсэн байна. Тийм яалтчгүй л яг тийм байна. За үнэхээр 10 сэлэм болохоор зэрэг хүн ингээд яг ийм нуруулуугаа ингээд бахан юм зоолгосон те сэлэм зоолгосон ингээд үнэхээр их зовоод байж байгаа хүмүүсийг илэрхийлдэг. Гэхдээ энэ хүзэр маань буруу хараад гараад ирсэн байна гэдэг нь маш сайн. Яагаад вэ гэхээр зэрэг буруу хараад гараад ирэхээр зэрэг яг энэ одоо сэлэмнүүд те арга нуруулус одоо юу яатсан байсан зоогдсон байсан энэ сэлэмнүүд таныг зовоож исэн юм итгэл үнэмшлүүд тэгээ янз бүрийн юм стрессүүд бол танаас багаар бүгдээрээ суглагдаа доошоо унахаар байгаа гэж харагдаж байгаа байхгүй. За тэгээд 2025 онд бол 2025 онд бол тийм 1-р группийнхэн маань ажил тэрээр мөнгө төрөний тал дээр нэлээд стресстэй байсан бололтой ер нь бол бас жоохон тийм хохирол амссан аль эсвэл одоо яг зорьсон юмнуудаа сайн хүрч чадаагүй тиймэрхүү энерги бол энэчнээс амар мэдрэгдэж байна. За тэгвэл 2026 он энэ бүхэн яаж өөрчлөгдөх вэ гэхээр зэрэг нэгдүгээрт яг танд ингээ гаднаас орж ирээд байдаг энэ янз бүрийн ийм стрессүүд тэгээ таныг зовоодог худал итгэл үнэмшлүүд, сэтгэлийн шарахууд иймэрхүү юмнууд бол 2026 оноос ахуулаад бүгдээрээ одоо багаар илаашиж эхэлнэ гэдгийг бол сахиусууд намлаж байна. За тэгээд 2026 оны ажил карьер одоо мөнгө төрөний талбар дээр болол жоохон амралтын жил байх болно гэж харагдаж байна те. Та хэд маань угаасаа яг нөгөө нэг юм хөрсөө янзлах те одоо фундамаа гоё цэгцлэх, цэвэрлэх ийм ажил айгүй чухал те. Айгүй чухал ажлыг хийх учраас одоо бүр учир зүггүй амар их ажилд дарагдаал зөндөө олон үйл явдлууд ингээд өрнөхгүй ерөнхийдөө нэг гаднаас нь харахад нэг юм тайван яваад байгаа юм шиг харагдчихэж болно. Гэтэл яах вэ гэхээр зэрэг та хэд маань ийм маш удаан өөртөө тогтцсон байсан янз бүрийн ийм таныг барьдаг, хайрцагладаг зүйлүүдийг задлж байгаа тий. Одоо нэг юм тагтаршсан бүр амар ингээд бүр юм чулуу шиг болсон хөрсийг ингээд энэ тэнд нь ингээд нөгөө цоолоод тий хагалж маглаад ингээд гоё сэрэгжүүлдэг шүү дээ. Яг тийм ажил хийдэг чил болж байна манайхаа. Тэгээ ингэж хэлэхээр зэрэг ямар уйтгартай юм бэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ бол зайлшгүй хийгдэх ёстой зүйл байгаа. Тий үнэхээр одоо сайн үндэс суурьтай одоо маш гайхалтай цэцэглэх одоо тийм мод цэцгийг тарихын тулд бид нэр хөрсөө бол хамгийн түрүүнд борддог арчилдаг байж байгаа. Яг тэр ажлаа та хэд маань 2026 онд бол хийнэ гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь бол эргээд таны цаашдын амьдралд маш том өөрчлөлтүүдийг оруулж ирэх болно гэдэгт итгээрэй гэсэн байна. Тэгээ сахиусууд нь болохоор зэрэг 2026 онд бол та хэд маань нэлээд өөрийнхөө одоо хэвшмэл байдлуудыг задлах жил болж байгаа гэж харагдаж байна. Hierophant буруу харж гарч ирсэн. Тэгэхээр одоо жишээлх юм бол юу гэдэг юм ингээд мөнгийг бол яг нэг иймэрхүү л аргаар олдог гэж ботцсон байсан бол та маань 2026 онд цоо шин арга замуудыг нээж олж байгаа харагдаж байна тий. Аль эсвэл за ерөөсөө ажиллаа хийхдээ би ингэж л яг л ийм юмар л хийдэг тий. Заавал ингээд одоо үзэг цаасаа бариад доошоо хараад хуянгаа хөртөл суух ёстой гэнтэр гэж боддог байсан бол тэрийг өөрчлөх гэдэг ч юм уу тий. Аль эсвэл хитрхи ингээд задгаа мадгаа байдаг байсан бол тэрийг буцаагаад юм структуртай болгох гэдэг ч юм уу бүтэцтэй болгох гэдэг ч юм уу ингээд танд юу хэрэгтэй байна та тэрийг 2026 онд өөртөө хийж өгч байгаа гэж харагдаж байна. За энэ бол ерөнхий төлөв байдал байлаа. За одоо хэдүүлээ болохоор зэрэг илүү үйл явдлын хураангуу тал руугаа орно. За энэгээр болохоор зэрэг хэдүүлээ эхний 6 сар 2026 оны эхний хагас жил за тэгээ сүүлийн хагас жил гэж үзэх болно. За тэгээ мэдээж хэрэг эхлээд эхний хагас жилээсээ эхэлцгээе.
За нэгдүгээр эхний хагас жилийн ажил карьер дээрх үйл явдлын хураангуйг ерөнхийдөө харж байна гэсэн. За эхлээд энэ Oracle хүч рүү татаж харъя. За Oracle хүч рүү нээж харахад bad health. За эхний хагас жил дээр болохоор зэрэг хідүүлээ ерөнхийдөө биен дээрээ нэлээд анхаарна гэж юм л да. Тэгээ сайн нойр авах, шинэ тэжээлтэй хоол идэх гээд иймэрхүү юмнуудаа нэлээд анхаарч одоо энэ дээрээ маш их одоо энергийг зарцуулах болно гэж гарч ирж байна. За тэгэж чадсанаар таад маань ажлаа илүү урам зоригтойгоор хийх, ядралтгүй хийх, түүрэгдэхгүй хийх, залхуу баг хүрэх гэх мэтчлэн ийм зүйлсүүд одоо энерги нь бол ундарч цэнэглэгдэж гарч ирэх болно гэж харагдаж байна. Тэгэхээр ажил карьер гэдэг зүйл маань бол бидний өөрсдийн мэдээж хэрэг ерөнхий энерги байгаа байдалтай шууд холбогдож идэг учраас таад маань эхлээд за би одоо яг ажил төрлөө хийх гэхээр зэрэг ер нь амар ядраад байна аль эсвэл амар амархан өвдөөд нэг юм ханиад том амархан ойрхон тусаа тэрнээсээ болоод ингээ ажлаа алдаад байна гэдэг ч юм уу эсвэл ингээ шүн унтаж чадахгүй байгаасаа болоод өдөртөө нэг юм дутуу алуулсан могоошоо ингээ ямар ч тийм юугүй энергигүй гал цоггүй яваад байна гэдгээ анзаарч хараад эхний 6 сар дээр бол нэлээд эннийхээ учрыг олно. Тэгээ шаардлагатай амин дэм витаминуудыг уухыг нь уугаад хоол тэжээлээс авахыг аваад ингэж чадсанаар бол одоо юуны эрүүл мэндийн байдал бол илүү сайжирч гарч ирнэ гэж харагдаж байна манайхаа. За тарих хүзрэг дээр нээж харцгаая. За star хүзрэг гарч ирсэн байна. Full хүзрэг гарч ирсэн байна. За 2 их аркана. За дахиад их аркан. За 8-ын зоос. За тэгээ хамгийн сүүлд нь 2-ын аяга. За 5 хүзрээс 3 их аркан гарч ирсэн байна. Ажил карьерийн хувьд бол 2026 онд та хэд маань маш олон зүйлийг бол хийн. Энэ бол ялангуяа эхний хагас дээр бол маш ихээр мэддэгдгээр байгаа харагдаж байна. Яг тэгвэл ийм 3 их аркан буюу том хүзрэг гараад ирж байгаа гэхлээр зэрэг 2026 оны эхний хагас бол та хэдийн маань хувьд маш одоо олон зүйлийг ойлгосон, хийж чадсан ийм сарууд байх болно гэж харагдаж байна л та. За нэгдүгээр талаараа зэрэг хэдүүлээ яалтчгүй таны одоо ялангуяа энэ эрүүл мэндэд маш их нөлөөлөд байдаг янз бүрийн хорц зуршлуудыг маш их анзаарч харах болно. Яг үнэндээ энэ нь танд ямар одоо төлөөстэй байгаад байна вэ? Ингээд жишээлх юм бол хэрвээ та одоо шүнжэнгөө уцаа үзээд унтаж чаддаггүй болвол тэр нь яг үнэндээ ямар төлөөс яваад байна вэ? Гэдгийг аягүй анзаарч харахаар байгаа харагдаж байна. За тэгээд жишээлх юм бол ингээд байнга шоудаад авах гэдэг ч юм уу ингээд ерөнхийдөө нэг юм жоохон зүхтаасан өөрөөсөө зүхтаасан өөрөө ганцаараа ерөөсөө бодолтойгоо байж чаддаггүй гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүдээс болоод энэ нь яг танд ямар төлөөсийг авчираад байгааг таад маань 2026 оны эхний хагаст бол маш тодорхойгоор олж харах болно. Тэгээд зүгээр ингээд нэг өдөр л ингээд нэг юм нойргүй авчихаар зэрэг дараагийнх нь өдөр нь яаж ингэж одоо үр бүтээмж буурж байгаа ямар ааштай болж байгаа амьдралыг харах үнцэг яаж өөрчлөгдөж байгаа тэрнээс улбаалаад одоо цалин бага авах ч юм уу бизнесээ ойлгохтой явуулж чадахгүй байхаас болоод шууд утгаараа ингээд таны санхүүд таны санхүүгийн урсгалд нөлөөлөд байна вэ гэдгийг бол маш гайхалтай анзаарч харж чадна гэж харагдаж байна. За тэгээд дээрээс нь болохоор зэрэг та хэд маань энийгээ ингэж хараад цэвэрлээд ингэж явна. Тэгээд таад бол 2026 оны эхний 6 сард бол бас яг ингээд нэг юм одоо ийм байдалтай хүмүүс ингээ гаднаас нь харах юм бол таны юу хийгээд байгааг ойлгохгүй байж болно. Гэхдээ та ерөөсөө үр бүтээмжгүй байна гэсэн үг ш. Та бол нэг юмныхаа төлөө маш хичээнгүй байж чадна. Маш хичээнгүй 8-ын зоос гарч ирсэн. Тэгээ эхний 6 сар дээр бол таад маань үнэхээр хичээж байгаа харагдаж байна. Ерөөсөө хүн амьтантай олон юм яриад байхгүй, би ядарлаа, би тэглээ инглээ гэхгүй. Зүгээр л хийх ёстой юм дээрээ өдөр болгон ажиллаж байгаа харагдаж байна. Өдөр болгон ажиллаж байгаа, өдөр болгон өөрийгөө сорж байгаа, яг ингээл толгоогоо доош нь болгоол ингээл чимээгүй сайхан өөр дээр ажиллаад явж байгаа харагдаж байна. За тэгээд 2026 оны эхний хагаст бол та хэд маань ерөнхийдөө маш урам зоригтойгоор ажлуудаа хийж чадна. Ажил карьерийн талбар дээр маш урам зоригтой байж чадна. За ингээд танд бол ийм урд өмнө нь эсвэл ойрын хугацаанд төрөөгүй ийм ихтгэл найдвар төрөх болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг яалтчгүй та өөрийнхөө одоо энергид юу болоод байгааг маш сайн анзаарч харж өөртөө маш одоо үнэн зөв дүн шинжилгээ хийсэнтэй холбоотой гэж харагдаж байна. Таад маань
За би ингээд ийм болоод байгаа юм байна те. Миний хүсдэг юм зүйл маань ийм юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд анханасаа ингээд жоохон ийм гацал мөсөлтөнд ороод ингээд байсан ажлаас ингээд халшраад байсан юм аа шалтгаан ерөөсөө энэ байсан юм байна гэд энийг бүх талаас нь айгүй өөртөө харж чадж байгаа харагдаж байгаа байхгүй тий өөрийнхөө чөтгөрөөдтэй нүүр тулж байгаа тэгэж чадсанаар ингээд за ердөөсөө л ийм л юм байсан юм байна штэ гэдгээ ойлгоод тэгээд за тэгвэл би одоо ингээд юу болохгүй байгааг нь ойлгоцсон юм чинь юу болох вэ гэдэг нь айгүй тодорхой болчихж байгаа байхгүй тэгэнгүүт та хэд маань за би бол ингээд те яахаа алдсан одоо хичээл зүтгүүлгөө те залах уу хойрог чадваргүй ийм хүн биш юм байна зүгээр л нэг иймэрхүү юмнууд миний замд хөндлөсөд байсан юм байна би тэрийг ойлгож авлаа гэд уртынхаа нэг юм хонглын үзүүрдэх гэрлийг харж байгаа гэх юм уу да тэгээд тэрнээсээ маш их юм цэнэг энергийг аваад ингээд явж байгаа харагдаж байна за тийм мөн дээрээс нь та хэд маань 2026 оны эхний 6 сард бол орлогын шинэ их үүсвэртэй болж магадгүй байгаа харагдаж байна. Одоо шинэ ажилд орох ч юм уу, шинэ бизнес эхлүүлэх ч юм уу. За ялцчгүй фүүл хөзөр бол ийм шинэ аяллалыг илэрхийлдэг байж байгаа тийм. За тэгээ ажлын шугамар бас ийш тийшээ аяллаар явах боломж бас айгүй өндөр байгаа харагдаж байна. Заримынх нь хувьд тэгээд ямар ч л байсан гэсэн гол энерги нь болохоор зэрэг та хэд маань ингээд явах замаа айгуу тодорхой хараад за би энэ зөв рүү явах хэрэгтэй юм байна гэд тэрийг ингээ ойлгоод авчингууд цаанаасаа нэг юм амар energized ингээд энерги амар өндөр болоод энерги одоо ертөнцөөсөө ингээ авч чадаад ингээд урагшилж чадчихна гэж харагдаж байна. Надад яг ингээд толгоонд бүр яг орж ирээд байгаа дүрс болохоор зэрэг ийм зураас нь зам ингээд таадад харагдаж байгаа тий. Тэгээ тэр замаараа би явах хэвээр, тэр замаараа явж байхдаа би юмсыг ингээд суралцах хэвээр тий гэдгээ ингээд айгу хараад тэгээ угаасаа нөгөө цаатлынхын зорилго нь харагдчихж байгаа болохоор зэрэг тэр замаар явхад хамаагүй амархан байх болно тий. Ингэж харагдаад байгаа байхгүй юу? За тийм байна. Тэгээд ерөнхийдөө бол тийм шинэ ажлын санал манал тиймэрхүү юмнууд бол энэ одоо энерги ингэж өндөрснөөр угаасаа орж ирэх магадлал айгу өндөр байгаа харагдаж байна. Тэгээд тэрнээсээ улбаалаад бол ийш тийшээ аялал маяллаар явах заримынх нь хувьд бол бас гадаад мадаад явж байгаа байж магадгүй 2025 оны эхний 6 сард тий. За тийм байгаа харагдаж байна. Та тийм маань хувьд бол айгу тийм өөрийнхөө яг нэг юм явах замыг харсан тэрэн дээрээ ихтгэл найдвартайсэн тэрнийхээ төлөө одоо чөтгөрөөдтэйгээ тулаад тэгээ өдөр тутамдаа бол яг одоо гол нь үйл хөдлөл шүү дээ хүн ажил төрөлхийн мөнгө төр олно гэдэг чинь үйл хөдлөл байдаг тэднэрийгээ бүр яг дугаа хийж байгаа харагдаж байгаа байхгүй тэгээд сурдаг хүүхдүүд маань байгаа бол бас ингээд яах гээд сураад байгаа вэ гэдгээ учраа яг нэг юм үзүүрийг нь барьж аваад тэгээ яах гээд энэ хичээлийг хийгээд байгаа ямар шаардлагатай гэдгийг ойлгож байгаа харагдаж байна. Тэгээ тэрнээс улбалаад яг эхний 6 сар бол та хэд маань үнэхээр уйггүй хичээнгүй байж болж чадна. За ажил карьер сурчлага хөдөлмөрийн шалтгаанаар заримынх нь хувьд ялангуяа синглчүүдийн маань хувьд ажлынхаа хүнтэй ч юм уу романс үүсгэж магадгүй байгаа харагдаж байна тийм. За сингл биш хүмүүсийн маань хувьд эсвэл ингээ хостой болох сонирхолтой байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг ямар ч байсан нэг юм хамтрагчтай болж ийн ажил дээрээ ч юм уу ажил дээрээ нэг юм ажлын беститэй болох те ажлын сайн найзтай болох аль эсвэл сурж байгаа хүмүүс маань хамтран суралцдаг нэг юм амар сайн найзтай болж байгаа. Тэгээд хамтдаа ингээд хичээлээ хийснээр хамтдаа ажиллаа хийснээр үнэхээр сайхан гар нийлж байгаа харагдаж байна. Тэгээ яг өөртөө нөгөө бизнес эрхэлдэг хүмүүс олвол энэ чинь шин түнш орж ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүнтэйгээ энэ харилцаа биш эхний яг энэ 2025 оны 6 сард орж ирж байгаа энэ шин түншийн харилцаанууд тий хамтран суралцагчийн харилцаанууд бол нэг нэгэндээ маш ээлтэй байж чадна. Үнэхээр сайхан гар нийлж чадна гэж харагдаж байна. Энэ бол маш гоё энерги авч ийн л та. За ийм байна. Эхний 6 сар иймэрхүү болж өнгөрөх нэ. Ерөнхийдөө бол маш эерэг харагдаж байна. Яг ажил карьерийн талбар дээр бол за тэгээд сүүлийн 6 сараа харцгаая. За сүүлийн 6 сараа харцгаая. За мэдээж хэрэг эхлээд Oracle хуудас руу татаж харъя. Family Room гэдэг хуудас гарч ирсэн байна. За 21 дугаартай хуудас. Тэгэхээр энэ 21 гэдэг тоо та хэдийн маань хувьд 2026 оны сүүлийн хагас жилд бол бас сонирхолтой онцгой тоо байж магадгүй те 7 сарын 21, 8 сарын 21, 9 сарын 21 гэдэг ч юм уу 12 сарын 21 ялангуяа энэ өдрүүд бол бас айгүй чухал өдөр байж магадгүй харагдаж байна.
За family room энэчнээс надад ямар мэдрэмж төрж ийн гэхлээр зэрэг нэг юм за шуудхан надад хэлэхэд болохоор зэрэг ажил карьерийн талбар дээр хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ айгу гэр бүлийн юм шиг мэдрэмжийг авах болно. Эднэртэйгээ ингээ хамтдаа суугаад юм хум хийх, ярилцах, зөвхөн ажил ярилцах гэхээсээ илүү те одоо гэр бүлт нь юу тохиогоод байгаа, яагаад байгаа, ийгээд байгаа гэсэн айгу тийм хүнээс хүний хооронд гэх юм уу те айгу тийм хүнлэг ярианууд бол ажил карьерийн талбар дээр хамтран ажиллагсад эсвэл ангийн хүүхдүүдтэйгээ нэг юм сүнснээс сүнсэндэг харилцааг ингэж үүсгэж чадж байгаа харагдаж байна. Тэгээд нэг газар яг ингээд уулзаад те одоо кофе шоп мопод уулзаад эсвэл хамтдаа ингээд тойроод хоол унд идж байгаа. Тэгээд ингээд инээлдэж байгаа. Тим зураг надад айгу харагдаад байна. Энэ бол гэр бүлийн өрөө гэдэг хүчрэж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү бас юм одоо belonging гэж ярьдаг шүү дээ. Би энд байх хэрэгтэй. Би энэ хүмүүсийнхээ нэг хэсэг юм байна гэсэн ийм мэдрэмжийг бол 2026 оны сүүлийн хагас дээр айгу авж байгаа харагдаж байна манайхаа. Тэгэхээр энэ дунд ингээд ажил дээр жоохон ганцаарддаг ч юм уу тийм хүмүүс байгаа бол энэ бүр айгүй онцгой энерги байгаа байж магадгүй. Тэгэхээр зэрэг яг нэг юм ажлынхантайгаа яг дундаа ороод ялангуяа хэрвээ нэг юм шинэ ажилд орж чадсан бол тэ нөө түрүүн фул хүзэр мунхаг хүзэр гарч ирээд байсан шүү дээ. Шинэ ажлын түншүүдтэй болж гин тэ шинэ ажилд орж байгаа байж магадгүй. Заримын хувьд одоо шинэ хамтран сурвалжлагчтай болж байгаа байж магадгүй. Тэгвэл тэднийхээ дунд яг ингээд за бид нар чинь ингээд нэг баг юм байна тэ. Одоо нэг юм гэр бүл юм байна гэдэг шигтэй ингээд нэг баг юм байна. Бид нар чинь эмчээний угаасаа байгаа хүн болгон угаасаа байх ёстой хүмүүс юм байна гэд тэрийг айгүй их мэдэрч чадна гэсэн үзэр гарч ирж байна. Энэ бол бас айгүй чухал хүнд ингээд ажил карьерийн талбар дээр маш их юм уран зориг өгдөг те. Өглөө ажилдаа явхад босоод хичээлдээ явхад энэ бол маш том түлхэл болж өгдөг учраас энэ энергийг 2026 оны сүүлийн хагаст бол таад маань авч чадна гэж харагдаж байна. Гайхалтай. За үйл явдлын хураангуугаа харъя. Chariot хүзэр гарч ирсэн. За 9-ийн аяг 3 харж гарч ирсэн байна. За 6-гийн зоос 100 харж гарч ирсэн. За энэ юу вэ? Нар хүзэр 3 харж гарч ирсэн байна. За Тэнгуутаам Tower буюу цамхаг хүзэр 3 харж гарч ирсэн байна. За 2026 оны сүүлийн хагаст болохоор зэрэг хэдүүлээ. За нэгдүгээр болохоор зэрэг айгуу тийм таны сэтгэлийг ингээд нэг юм дундруулаад байсан ямар нэгэн зүйлээс хөдөлж чадчихна гэж харагдаж байна. Тэгээ жишээлх юм бол за та ингээд ажил карьер дээр те одоо ялангуяа компани ажилладаг хүмүүсийн маань хувьд те яг ингээд байгаа тэр мессэндээ те ажлын мессэндээ өөр аягүй дургу сонирхолгүй санагддаг, тэр нь уйтгартай санагддаг, арай өөр юм хиймээр байдаг ч юм уу тийм хүмүүс байсан бол хилцээ сольж чадчихээн те аль эсвэл арай өөр месс рүү шилжиж чадчихээн. Ямар нэгэн шилжилт хөдөлгөөнийг бол хийж чадчихээн. За эсвэл ингээд одоо ажиллаад байгаа тэр оффистоо дургу байсан бол офис нь нүүн гэдэг ч юм уу те нэг иймэрхүү юм ямар нэгэн таныг яг нэг юм сэтгэл дундуур байлгаад байсан зүйлээс урагшилж чадж байгаа харагдаж байна л та. Тэгээ аль эсвэл юу гэдгийг таны одоо нэг юм цалинжийн онцгой байсан ч юм уу те ажилдаа айгу дуртай мөртлөө цалины алдчихгүй байгаад байсан бол тэрэн дээрээ нэг юм шийдэл болж ин те бонус авдаг юм систем рүү шилжих ч юм уу дарагтайгаа ярилцаад цалингаа нэмүүлэх ч юм уу гэд те яг ингэж чадчихээн ямар нэгэн маш юм тодорхой юм асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тэгээ энэ асуудлын болохоор зэрэг танд яг нэг юм сэтгэл дундуур мэдрэмж өгөөд өгсөн. Сэтгэл ханамжийн тал дээр нэг л болохгүй андаа гэсэн мэдрэмжийг өгөөд байсан. Ямар нэг зүйл дээр тийм шилжилт хөдөлгөөн хийж ин. За заримын нь болохоор зэрэг те бас энэ дээр дахиад надад нэг юм нутаг орой солих ч юм уу те нэг юм өөр тишээ нүүх ч юм уу тиймэрхүү юм бас амар харагдаад байна. Нэг юм энэ дунд зарим нь болохоор зэрэг амьдарч байгаа оройндоо тий амьдарч байгаа газартаа дургу хүмүүс байж магадгүй байгаа надад яагаад ч юм бэ тийг санагдаад байна. Тэгээ тэнцэнээсээ ингээд нүүж байгаа тий тэгж харагдаж байна. За энэ нь болохоор зэрэг танд эргээд ажил карьер мөнгө төгрөгийн салбар дээр зүгээр л юм өмнө нь ингээд байхад нэг л болдгоо байсан газраасаа явчингууд нэг юм шин юм руу ороод тэрнээсээ улбалаад ажил төрлөө хийхэд амар ажлаасаа амар хол амьдардаг хүмүүс за энэ бүр амар нарийн мессеж ороод ирлээ. Ажлаасаа амар хол амьдардаг хүмүүс ажил руугаа ойрхон нүүх ч юм уу те нэг тиймэрхүү юм амар болж магадгүй. Тэгээд тэр нь ингээд таныг за яах зүгээр гэд ингээд нөгөө өнгөрүүлж болоод байдаг гэсэн мөртлөө та хийдвэ шүү дээ. За энэ болохоор зэрэг яг юутай холбоотой вэ гэхээр зэрэг энэ эхний хагас сард хийсэн өөрийнхөө чөтгөрөөттэй нүүр тулсантай холбоотой.
Тэ ингээд бид нар нэг юм асуудал ингээд үүсгэхээр зэрэг тэрийг ингээд нөгөө жоохон доош нь дарах гэдэг. За яах вэ одоо угаасаа л ингээд байж иг те энэс илүү яадын энэ төр гэж хүмүүс агиох бодоод байдаг. Гэтэл ерөөсөө тийм байдаггүй. Тэгэнгუთ яг нэг энэ асуудлыг ингээд алга болгочингууд яг нэг өргөс аваа хийсэн юм шиг те таныг нэг юм амар зэвүүнээр өвтгөхөөдсэн нэг юмыг аваа ичхаар зэрэг үнэхээр яг өргөс авсан юм шиг тийм байна. Өргөс аваа хийсэн юм шиг юм мэдрэмжтэй болох болно гэж харагдаж байна. За тэгэнгუутаа биш те хэдүүлээ 2026 оны сүүлийн хагас болохоор зэрэг ямар нэгэн зүйлийн энергийг тэнцвүүлж байна. За энэ донд болохоор зэрэг ерөөсөө шууд орж ирдэг мэдээлэл нь юу байдаг вэ гэхээр зэрэг одоо хөрөнгө оруулалт татахыг хүсэж исэн бол хөрөнгө оруулалтаа татаж чаддаг. За үр зээл амар ихтэй байсан бол үр зээлээ дарж чаддаг. За хүнээс үр авах хэрэгтэйсэн бол тэр үр авч чаддаг. Ийм зүйл байдаг. За мөн дээрээс нь хэрвээ танд одоо банкнаас мөнгө зээлэх, бизнесийн зээлмэл авах ч юм уу те, орон сууцны зээлмэл авах ч юм уу тийм шаардлага байсан бол тэрийгэ хийж чаддаг. Ямар нэгэн байдлаар ингээд дутуу байсан юм нөхөгддөг байхгүй 6-гийн зоос дээр. Тэгэхээр яг тийм үйл ажиллагаа 2026 оны сүүлийн хагас дээр бол явагдах болно. Олон хүн үзэж байгаа учраас хүн болгоны яг тэр дутуу гэж бодогдоод байгаа, тийм мэдрэгдээд байгаа тэр зүйл нь өөр байгаа. Ямар ч үсэн тэрийгэ ямар нэгэн байдлаар нөхөж энергийг тэнцвүүлж байгаа харагдаж байна. Тэгэхээр тийм нэг юм банк санхүүтэй холбоотой, үр зээлтэй холбоотой зүйлсүүд бол ихээхэн тохиох нэ гэж харагдаж байна. За тэгэнгუутаа сүүлийн 2 хүзэр болохоор зэрэг ерөнхийдөө жоохон чанга хүзрүүд байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг нэгдүгээр болохоор зэрэг хэдүүлээ ялангуяа биш те 2025 онд болсон үйл явдлын сүүл 2026 оны сүүлээр шавхагдж байна. Тэгэхээр 2025 онд та ажил карьерийн талбар дээр энэ дунд бас ийм томоохон ийм гар цохрол тохиосон, аль эсвэл ийм амар гинтийн том шилжилт хөдөлгөөн өөрчлөлт орсон хүмүүс байж магадгүй харагдаж байна л да. 2025 онд ингээд ажилласаа халагдсан, хусагдсан ч юм уу те, аль эсвэл мэрэгжлээ сольсон, нутаг орон сольсон. За ер нь л айгу том өөрчлөлт цохилтуудыг амссан хүмүүс бол 2026 оны сүүлдээр яг эннийхээ одоо яг сүүлийн энергийг мэдрэх болно. Энэ нь магадгүй яг нэг юм 2026 оны сүүлийн одоо будын буцалтаар тохиож магадгүй. Будын буцалт ерөнхийдөө нэг 10-12 сард тохиодог. Тэгэхээр яг тэр үеэр ингээд 2025 онд одоо энэ том цохилт ирэх үеэр одоо дуусгар болгож чадаагүй зүйлсүүдэд шавхаж дуусгадаг байхгүй юу? Дуусгадаг байхгүй ч гэдэг тийх хандлага бол нэгдүгээр группийн дээр айгу байгаа харагдаж байна. Тэгэхээр тэр нь ямар хөө байдлаар үйл явдал болж тохиох вэ гэхээр зэрэг 2025 онд яг мэдэрсэн тэр мэдрэмжүүдийг дахиж мэдрэхтэй гинт ингээд цохилт авсан юм шиг болох ч юм уу, аль эсвэл ингээд өөрчлөлтөнд тасаж чадахгүй байгаа ч юм уу, тиймэрхүү юм сүүл шавхсан сүүлийн тэрнийг идебээр тийм юм гаргаж ирэх үйл явц бол 2026 оны сүүлээр бол тохионо гэж гарч ирж байна. Тэгээ энийг бол ерөөсөө айх хэрэггүй, эсвэл буцаах хэрэггүй, энэ бол сайн зүйл, яг юмыг дуусгасан шиг дуусгаж байгаа тийм үйл явц болж байгаа гэсэн. Жишээлхэн бол 2025 онд та ажлынхаа хин нэгэнтэй муудалцсан бол яг тэрнээс үлдсэн нэг юм жижигхэн зүйл нь 2026 оны сүүлдээр илэрч гарч ирээд тэгээд тэрийг тухайн үедээ ингээд процесс хийгээд жигнэсээ дуусгар болгоод хаалгыг хаагаад энэ асуудал дууснаа. За хэрвээ та жишээлхэн бол одоо би бол жишээлбэл Австрали руу 2025 онд нүүж ирсэн байгаа. Тэгэхээр нүүж ирэх процесс гэдэг чинь өөрөө бас амар том процесс байдаг. Тэгэхээр миний хувьд энэ нь ямар хөө байдлаар одоо өрнөж тохиож болох вэ гэхлээр зэрэг яг би 2025 онд ингээд Австралид нүүж ирэх үедээ авч исэн янз бүрийн юм айц мацын энергиудыг 2026 оны сүүлээр ингээд дахин нэг мэдрээд тэгээ 2027 оноос ахуулаад яг энэ газартаа илүү одоо суурьж байгаа мэдрэмж авдаг ч юм уу нэг тэгэх боломжтой гэсэн үг байхгүй. Тиймэрхүү үйл явдал тохиолддог гэсэн үг ээ. За ингээд 30 хэдэн минут болсон байна. За ингээд ерөнхийдөө 2026 оны карьерийн уншлага 1-р группийнхний хувьд нээлттэй хэсэг маань үгээр дуслаа. За одоо болохоор зэрэг би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээ дахин нэг сануулхад 2026 онд төлөвлөсөн ажилтай ямар нэгэн том ажил байгаа бол тэр ажил нь хэр бүтэлтэй байх вэ гэдгийг сахиусуудаас нь асууж өгөх болно. За хоёрдугаарт 2026 онд танд хамгийн их тэг болж байгаа санхүүгийн блок юу байгаа вэ? Тэрнээс хэрхэн гарах вэ? Тэр блокийг хэрхэн гарах вэ гэдэг асууна. За 3 дугаар болохоор зэрэг ажил карьерийн тал дээрх одоо ивэл хийхэд ээлтэй зүйлс, болгоомжлох зайлсхийх зүйлс, тэгээ цоо шинээр оршиж байгаа сюрприз юу вэ гэдгийг харж өгөх болно.
За ингээд та нэмэлтийг худалдаж авах гэсэн бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэл мэргээ хүлээж авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Таарсан байх, таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд 2026 онд нь томоос том ажил карьерийн амжилтыг хүсэж өрөөе. Тэгээ та хэд маань ол замаг ихтэй байх болтугай. Тэгээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгүүдээр уулзцгаая. Бүгдээрээ баяр таа. 2 дугаар группийн маань уншлагатай тутам орил. За та бүхнийхээ 2026 оны карьер санхүү харж өгөх бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээж яриг төлөвлөгөөнийхээ дагуу ерөнхий энергийн төлөвийг нь харах болно. За тэгэхээр зэрэг эхлээд хамгийн дээдлийн Oracle үзэр бөөсө харцгаая. За Full Moon in Gemini за эхрийн ордон дээрх тэргэл сар гэдэг ийм юу гарч ирсэн байна. Хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр 2026 онд 2 дугаар группийн маань бол маш гайхалтай хэл ярианы чадвар өндөртэй байх болно. Хэрвээ энэ дунд ер нь медиа хэрэгэлдэг, сошиал медиа хэрэгэлдэг хүмүүс байгаа бол за тэртлийнх нь одоо ажлууд нь бол үнэхээр амжилттай байж чадхаараа харагдаж байна. Тэ за ямар нэгэн байдлаар одоо сэтгүүл зүй ч юм уу тэ телевиз мэлвизтэй холбоотой за тэгээд ном бичих тэ ер нь юм бичих хэрэгтэй холбоотой юмнууд бол маш гайхалтай амжилттай байж чадхаар ийм жил болж байгаа харагдаж байна. Тийм тэгээд энэ дээр нөгөө нэг гол мессеж нь юу гэж байгаа гэхээр зэрэг тэ таны хайж исэн асуулт чинь утгагүй танд ирнэ гэд бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг харсан ч гэсэндээ ерөнхийдөө бол 2026 2 дугаар группийнхний маань хувьд за нэлээд энэ хоолой хүрт болон мэлмийн хүрт айгу сайн ажиллах ийм жил болж байгаа харагдаж байна. Тэгээд ихрийн орд маань өөрөө болохоор зэрэг mutable за тэгээд дээрэс нь мэдээж хэрэг одоо агаар ийм ах бодтой орд байдаг. Тэгэхээр тэр талынхаа нэрийг нэлээд одоо идэвхжиж байгаа жил болж байгаа гэж харагдаж байна. Тийм гэрээ хилцээр их зурсан, хүмүүстэй их яриа хийсэн, тэгээд хэл амаараа ингээд хүмүүст өөрийгөө илэрхийлсэн тийм одоо жил болж байгаа харагдаж байна. Хэрвээ энэ дунд за ер нь ингээд сошиал медиа ч юм уу олон нийт рүү хандсан ингээд хэл яриагаараа одоо хүмүүс юм тайлбарладаг ч юм уу ямар нэгэн тийм төрлийн ажил эрхлэе гэж бодож байгаа, эхлүүлэе гэж бодож байгаа хүмүүс бол 26 онд тэрийг эхлүүлэх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. Тэгээд тэр нь бол амжилттай явж чадна гэж харагдаж байна. За өөр энэчнээс надад орж ирж байгаа мэдээлэл гэх юм бол за юу ажлын түншүүд бас арай илүү олонтой болж магадгүй. Ажил карьерийн талбар дээр олон хүмүүстэй танилцах, network-өө тэлэх те одоо танилын хүрээгээ тэлэх тиймэрхүү зүйлс бол бас нэлээд хийх боломжтой байгаа харагдаж байна. Окей, гайхалтай. За дараагийн Oracle хөзрүүдээ нээж харъя. За эхлээд болохоор зэрэг энэ дээдлийнх нь Angel of the Day гэдэг хөзрийг харъя. За Angel of the Day болохоор зэрэг илүү одоо дээд түвшний гэх юм уу тийм мэдээлэл одоо өгөх ёстой. За хаяа гэдэг ийм Oracle хөзөр гарч ирсэн байна. За зүүдний сахиусан тэнгэр байгаа харагдаж байна. Тэгэхээр зүүдээрээ бас нэлээд мэдээллүүд 2026 онд авах магадлалтай. За тэрнээс гадна нь шүү дээ. Зүүдтэй холбоотой гэхэлэр нэг юм бас энэ дунд за энэ зүгээр яхаа хүн болгонд таарах албагүй. Гэхдээ нэг юм уран зохиол мохиол бичих байгаа хүмүүс бас байгаад байгаа харагдаж байна. Тийм ингээд нөө төсөөлн бодох чадвар илүү сайжраад гэдэг юм уу тий одоо энэ болохоор зэрэг нөгөө Нептун буюу Далайн вангийн иргэшээлийн энерги баггүй юу? Тэгэхээр Далайн вангийн иргэшээлийн энерги илүү иргэшээж орж ирж байна гэхлээр зэрэг яалтчгүй тэгээ тэртлийнх нь одоо төсөөлөн бодох чадвар энэ төр нь сайжраад нэлээд юм фантазлах ийм жил байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь таны одоо бүтээлч чанарт бас нэлээд ахиухан одоо түлхэц өгж магадгүй. Тэгэхээр нэг юм кино хийж байгаа ч юм уу эсвэл уран зохиол бичиж байгаа ч юм уу тэгээ тэр тусмаа ингээ нэг юм жоохон надад болохоор зэрэг тийм фэри мэритэй зохиол мохиол бичих гээд байгаа ч юм уу. Нэг тиймэрхүү юм амар орж ирж гин. Тийм за мөн дээрээс нь шүү дээ. Урлаг за тэгээд ялангуяа тэр дундаас урлаг дундаасаа хувцас дизайны талбараар ийм мейкап энэ төр хийх гээд байгаа ч юм. Тэгвэл нэг тиймэрхүү ямар ч үсэн ингээд мэлмийн хүрд нөө идэвчин гэдэг түрүүн бас ярьсан тий. Тэгэхээр яг тэр талынх нь юм ингээд айгу хөгжөөд нэг юм итгээд хуцлах ч юм уу тий.
Тэгээ тэрүүгээрээ бас ингээ хүмүүс танигдах. Тийм хүмүүс бас энэ дунд байгаа гэж магадгүй. За гэхдээ тэр бол яг хүн болгон таархал буй нь бол зүгээр нөгөө нэг цөм энергийг би задлж яриад байгаа гэсэн. Цөм энерги нь болохоор зэрэг ялцчгүй хоолой хурд мэлмийн хурд хоёулаа одоо нэлээд идэвхтэй болж ирж байгаа тий нэлээд энерги бол дээшээгээ байгаа харагдаж байна. Тэгэхээр ингээд яг нэг юм сошиал орчинд ч юм уу эсвэл одоо телевизээр тэгээд театр гэх нэг тиймэрхүү юмд амирх гар бие оролцох жил болох гэдэг байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр хоёрдугаар группийг сонгосон хүмүүс өөрсдөө угаасаа тийм нэлээд бүтээлч хүмүүс байж магадгүй, хумхын ордныхан бас байж магадгүй санагдлаа. Эсвэл загсын ордныхан ч юм уу. За тэгээ мэдээж хэрэг Gemini буюу ихрийн ордныхан тий. За Demon of the Day-ээс мэдээлэл авъя. Demon of the Day. За сийжил нь энэ байна. Гой сийжилтэй юм байна. Вау. За Astaroth гэдэг демон гарч ирсэн байна. За Resist Temptations. За тийм яалтчгүй энэ ч айгүй тийм нэг 70 ангийн энерги яваад байна. 2026 онд 2 дугаар группийнхэн бол бүтээл цэцгэлгээ нэлээд өндөр байхаар харагдаж байна. Тэгэхээр энэ дунд ингээд тэ ямар ч урлаг мурлаг сонирхтгүй хүмүүс бас ороод ирсэн байж магадгүй. Тийм байсан ч гэсэндээ хамаагүй. 2026 онд ер нь бол нэлээд одоо гүн гэж сэтгэх тэгээд хайрцагнаас давж сэтгэх үе ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо та өөрөө зөвхөн компани ажилладаг байсан ч хамаагүй нэг юм хүн болгоны бодож олоод байдаггүй юм нөхс үеийг олох, шин замуудыг олж харах ингээд хийчих болох юм байна, тэгчих болох юм байна гэсэн нэг тиймэрхүү бүтээлч байдал ямар ч байсан маш идэвхжиж байгаа харагдаж байна. Тэгэхээр хувилгаан хурд бас жоохон одоо идэвчж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ би яагаад амир хурдууд 2 дугаар групп дээр яриад байна вэ гэсэн чи таад байна угаасаа энэ хүзрийг нөө сонгож орж ирсэн байх учиртай. Тэгээ энэ хүзэр болохоор зэрэг яг юм чакраны яг 7 хүзрийг агуулдаг юм хүзрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бас чакра таадаг ямар нэгэн байдлаар холбоотой. Таад өөртөө чакра макран дээр ажиллаж исэн ч юм уу, судалж исэн ч юм уу тиймэрхүү бас хүмүүс байж магадгүй байгаа санагдлаа. За тийм тэгээд яг хуу ажлын шугамар бас 2026 онд жоохон юу одоо шоодох ч юм уу тий ажлынхантайгаа айгүй их гадуур явах, ажлынхантайгаа ингээм амирх өдөрчлөг мөдөчлөгт явах ч юм уу тий тиймэрхүү юм бас нэлээд хийж магадгүй байгаа харагдаж байна. Тэрийгэ ихтүүлэх үе тэрнээсээ жоохон өөрийгөө татаж өгөөрэй. За тэгээд ажиллаагүй үедээ ч гэсэндээ биш тээ ингээд зүгээр өдөр тутамдаа одоо ерөнхийдөө ингээ бүтээл цэцгэлгээ аягүй өндөр байгаа нэг тийм гэгэлзүүр одоо улирлаар ярих юм бол нэг юм хаврын улирал хүнийг гэгэлзээл орж гармаар санагдаал нэг тэгдэж штэ яг тэрэн шиг тийм энерги ерөнхийдөө зөглөөд байгаа юм байна л да. Тэгэнгუთ бас жоохон хитрхи тэрийгэ ихтүүлээд жоохон назгаараад жоохон шоу зингийн хамаг цагаа өрөх гээд байж магадгүй тэрэн дээрээ тэрийг яг ингэж гоё тэнцвэржүүлж өгөх хэрэгтэй. Энэ гоё юм бүтээлч сэтгэлгээг зүгээр нэг юм гарч ороод шоудаад ч юм уу те ингэж өнгөрөх гэхээсээ илүү юм бүтээлч яг ажил руу чиглүүлж өгвөл энэ энергийнхээ яг зөв талд нь ажиллаад маш үр бүтээмжтэй жил болгох боломжтойгоо харагдаж байна. За Angel of Abundance хүзрүүдэд нээж харъя 2 хүзэр татсан байгаа. За эхнийх нь болохоор зэрэг бурхан бол таны их сурвалж юм гэдэг үзэр гарч ирсэн байна. Хоёр дахь нь болохоор зэрэг employment change буюу за ажил өөрчлөгднө гэж гарч ирж байна. За тэгэхээр яалтчгүй мэдээж яриг 2026 онд бол ажил нэлээд өөр ажлаа солих хүмүүс бас айгүй их байгаа бололтой. Ажлаа солих, ажлаа одоо арай өөр арга барилаар хийж эхлэх тиймэрхүү юм. Тэгээ яалтчгүй энэ дээр угаасаа та хэдийг одоо яг гүнээс нь ингээ өөр юм лөө бас дуудаад байгаагийн улмаас ийм бүтээл цэцгэлгээ айгу тийм идэвчж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. 2026 онд ерөнхийдөө илүү одоо тийм хайрын энергитэй, бурханлаг энергитэй ажлуудыг ихээр хийхээр байгаа харагдаж байна л да. God is your source буюу бурхан таны их сурвалж гэдэг өөрөө л ингээд зүтгээд зовоод ингээд авах биш. Одоо ертөнцийнхөө энергийг өөрлөгөө ингээд сэнгэлээд тэр цэнгээрээ ажиллаа хийх ийм боломж олдож байгаа. Тэгээ энийг болохоор зэрэг яалтчгүй яг ийм одоо тодорхой хэмжээнд энерги нээлттэй байж ээж тодорхой хэмжээнд гүн мэдэрч чадчихж ингэж хийж чаддаг. Тэгэхээр яг тэр талаасаа энерги нь бол нэлээд идэвхжиж өгж байгаа харагдаж байна. Тэгээ тийм ч учраас бас цаанаасаа ингээд өөр нэг ямар нэгэн зүйл хийх ёстой өөрийнхөө би одоо ингээд карьерийн энэ талбарыг бол жоохон ч гэсэн ингээд тэлж өгөх ёстой. Дараагийн түвшиндээ дараагийн шат руугаа ахих ёстой гэсэн ийм дуудлага дотроос нь орж ирээд байгаагийн улмаас ийм бүтээл цэцгэлгээ айгүй их одоо бүргэлж гарч ирээд за тэгээ түрүүний хэлсэнчлэн хоолой хурд, мэлмийн хурд болон хувилгаан хурдууд нэлээд идэвхжээд нэг л юм
гэгэлцсүр байх болно. Ажил дээрээ зүгээр суугаад чадахгүй, ямар нэгэн өөр юм туршиж үзмээр, ямар нэг юм сурмаар те ингэж санагдахаар байгаа харагдаж байна. Тэгээ тэрийгээ дагаад энэ дунд бол ажил карьерийн талбар дээр нилээдгүй том өөрчлөлт оруулах хүмүүс байгаа харагдаж байна. За Астро шоугаа хайж үзье. Астро шоугаа хайж үзье. За 2026 2 дугаар групп, коллективын 2 дугаар группийн ажил карьер. За 9 дугаар гэр гарч ирсэн. За Марс буюу ангараг гараг. За тэгэнгуутаа хонь гарч ирсэн. За ерөнхийдөө бол шүү дээ. Та хэд маань энэ дунд яг тэр нөгөө нэг юм цаатлынхаа юм хүсэлт үнэхээр яалтчгүй маш их хөтлөгдөх болно. 2026 онд 2 дугаар группийнхэнд нэг юм шин одоо дуур хүсэл гэх юм уу те урам зориг орж ирэхээр байгаа харагдаж байна. Ямар нэгэн шин зүйлд хөтлөгдөх магадлал маш өндөр. Тэгээ тэрэндээ хөтлөгдөөд юу яах магадлалтай сурахыг бас сонгож магадгүй. Энэ дунд одоо боловсролоо дэвшлүүлэх те бакалавраа төгссөн бол мастер төгссөн бол PhD ч юм уу те докторант ч юм уу эсвэл одоо мэргэжил дэвшлүүлэх янз бүрийн юм сургалт мургалтууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм нэлээд хийх хүмүүс байгаа бололтой. Тэгээ энэндээ бол үнэхээр их өөрөө ирэхгүй юм гал ирчмээр хөтлөгдөн. Таад энийг ерөөсөө ч юм нэг зүгээр нэг те за тэгвэл гоё юм да гэж бодоод орхихгүй яг үйл хөдлөл бол нэлээд хийхээр байгаа харагдаж байна. Тэгээд тэрийг бас нэлээд юм том толгойлж хийн гэх юм уу да тий хин нэгнээс ингээд зөвшөөрөл хүлээхгүй хин нэгнээс одоо за ямар нэгэн байдлаар таныг одоо сургалтанд явуулахыг ч юм уу те тэгж хүлээхгүй яг өөрөө за би энийг хиймээр байгаа юм чинь шууд хийчээ гэд хаанаас ч юм бэ за хаанаас гэдэг нь бол тодорхой нэг ертөнцөөс орж ирж байгаа энергиээр яг хөтлөгдөөд цэнэглэгдээд ингээд ийм ажил карьерийн талбар дээр бол маш юм эрч хүчтэй энергитэй байж чадна нэлээд төрөмгий байх болно гэж харагдаж байна. Таад дундаа ингээд таны замд те одоо хөндлөөд байгаа янз бүрийн саад бартаануудыг бол асуудалгүй давж чадна бут нэргэн гэсэн юм агуу тийм хүчтэй энерги л ялтчгүй ангарагаас харагдаж байна. За ангараг гараг маань болохоор зэрэг эргэтэлэг ирчим гал ирчим дайн дайжин гэх мэтчлэн одоо маш юм үнэхээр л ялтчгүй юм төрөмгийн энергийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр 2026 онд 2 дугаар группийнхэн бол маш их эрч хүчтэй байна. Тэгээд employment change буюу нөгөө нэг ажил солих тий энэ хүзэр дээр ч гэсэндээ гарч ирсэн зураглалыг ингээ харах юм бол морь энтер гараад ирсэн тий морь бол ерөөсөө яг хөдөлгөөнийг хилж яадаг байхгүй ингээд ямар нэгэн байдлаар тий урагшаага алхах тэмүүлэх тий энэ дээр болохоор зэрэг бүр яг ингээд энэ морин тийш ингээ жоохон цогцоод байгаа юм шиг тий тэгж харагдаж байна. Тэгэхээр яалтчгүй нэг юм тавшилсан байдал бол 2026 онд 2 дугаар группийнхэнд маань нэлээд зөглөхөр байгаа харагдаж байна. Тийм гал эрчим нэлээд өндөртэй тийм байхаар нь тэгээ дотроосоо яалтчгүй өөрөө ирэхгүй ингээд өөрийгөө илүү тэлмээр тэг карьерийнхаа дараагийн одоо шат руу ингэж ахимаар маш их санагдах болно. Тэгээ тэрийгээ дагаад таад маань үнэхээр одоо сурж магадгүй байгаа харагдаж байна. Түрүү нөгөө бичиг цаас гэж яриад байсан тэр маань бас ийм сурахтай холбоотой байж магадгүй. Баахан л ингээл нэг юм принтерээр ингээл юм амар олон юм хэвлэж мэвлээл ингээл компьютер дээр суугаад нүдний шилдэ яг үзэг мүзгээ барьцсан ингээд сууж байгаа хүн надад айгүй харагдаад байгаа. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар карьертаа бол хандаж чаднаа гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг илүү нарийн мессежүүдийг мэдээж хэрэг тарих үзрээс авцгаая. За эхний үзэр disruption буруу орж гарч ирсэн байна. За энэ болохоор зэрэг уламжлалт үзэр дээр цамхагтаад үздэг үзэр гэж байгаа. За мэдээж хэрэг их арканы том үзэр байна. За дараагийн үзэр нь болохоор зэрэг за prosperity, material and spiritual prosperity. За энэ буруу харж гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн үзэр болохоор зэрэг victory and success гарч ирсэн байна. За 2 дугаар группийнхэн маань 2025 онд карьер дээрээ жоохон урагшгүй байсан байж магадгүй. Ингээд нэг бол ингээд хитрхи байранда байгаад байсан. Гэхдээ тэрнээс жилүүтэйгээр заримын хувьд бол бүр ажил мэлжлээсээ хусагдсан ч юм уу, аль эсвэл хүссэн ажилдаа орж чадаагүй ч юм уу тий. Эсвэл одоо бизнес хийдэг хүмүүсийн маань хувьд жоохон санхүүгийн гарц марц амссан ч юм уу. Тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө байгаа байж магадгүй харагдаж байна. Цамхаг үзэр гарч ирэхээр ерөнхийдөө юм хүнд цохилтыг илэрхийлж байдаг. Тэгэхээр 2026 онд яг карьерийн талбар дээр ямар нэгэн байдлаар нэлээд хүнд цохилт авсан хүмүүс байгаа бололтой. Аль эсвэл ингээд нөхцөл байдал амар гинт өөрчлөгдсөн тий. Жишээлх юм бол одоо гинт ингээд компани солих шаардлагатай болсон ч юм уу.
тэ ийш тийш нүүх шаардлагатай байсан ч юм уу тэрнээс болоод нэлээд нэг юм байрцаа алдсан ийм байдалтай тий. Тэгээд мөнгө төгрөгийн тал дээр болохоор зэрэг сая 2025 за магадгүй тэрнээс ч өмнө 2023 2024 гэх мэтчлэн угаасаа 7 8 9-ийн тоотой жилүүд байсан нэлээд ийм кармын одоо үеийн өрийн уялдаа холбоотой хүнд жилүүд байсан сая. Тэгээ 2026 он болохоор зэрэг өөрөө нэг дотоод жилгээд шинэ нэг цикл эхэлж байгаа жил ахгүй. Тэгэхээр энэ сүүлийн хэдэн жилүүдэд бол ажил карьерийн талбар дээр бас яг хангалттай сайн байж чадаагүй гэж өөрийгөө дүгнээд байгаа байж болно. Тэгээ мөнгө орж ирсэн ч гэсэндээ нөгөө мөнгнүүд нэг гарч яваад идэг ч юм уу те нэг тиймэрхүү байдалтай байгаад байсан байгаа харагдаж байна. Тэгээ өөрийгөө болохоор зэрэг би яг ингээд хүссэн шигээ ерөөсөө олигтойхон шиг те юу яа чадаагүй карьераа тий мөнгө төгрөгөө олоод авч чадаагүй гэж бодоод байгаа. Ерөнхийдөө нэг юм жоохон шуудхан хэлэх юм бол нэг юм өндрөөс унсан энерги хэмжээс мэдрэгдээд байна л та тий. Заримын хувьд үнэхээр одоо тушаал мушаал буурсан байж бас магадгүй. Тэгээд 2026 онд болохоор зэрэг одоо ашгүй нийгэм энэ энергиэс ерөнхийдөө шилжиж байгаа харагдаж байна. Яалтчгүй хардаа victory in success буюу одоо ялалт тэ тэгээд амжилт гэдэг ийм хөзөр гарч ирсэн. Тэгэхээр 2026 онд бол энэ хэцүү цаг үеүүдийг яалтчгүй одоо орхиод урагшаа явж байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь штэ ажил карьерийн талбар дээр ер нь холыг зорих хүмүүс айгүйх байх шүү гана. Энэ дунд бас нутгаар нь салах гээд байгаа хүмүүс байгаад байгаа юм болов. Тэгээд тэрнээс нь улбаалаад мэдээж хэрэг энэ ажил карьерийн талбар дээр нэлээд том өөрчлөлтүүд орох гэж байгаа тийм байж болно. Эсвэл ингээд одоо нэлээд хэдэн жил ажиллаж олигтой амжилт үзүүлж чадахгүй байгаа компаниас өөрөө явахыг сонгох ч юм уу тий. Ямар ч байсан нэлээд том шилжилт хөдөлгөөн бол хийж байгаа нь энэ 6-гийн сэлэн бөгөөд за victory in success гэсэн энэ хөзөр за тэгээд дээрэс нь ажлын өөрчлөлт гэдэг энэ хоёр хөзөрнөөс бол нэлээд харагдаж байна. Тийм за тэгэхээр зэрэг үү шүү дээ 2026 оны зүгээр ерөнхий төлөв байдлыг карьерийн төлөв байдлыг базаад хэлэх юм бол хоёрдугаар группийнхэн маань 2026 онд маш ийм гал эрчим өндөртэй төрөмгийлэлтэй байх болно. Ер нь замдаа таарсан бүх партануудыг давж гарч чадна. За ийш тийшээ нутаг орон солих магадлал бас өндөр байгаа харагдаж байна. Гадаад руу явж сурах байгаа хүмүүс байгаа гэж магадгүй. Мэргэжил дэвшлүүлэх сургууль мургалтанд сууж иж магадгүй. За тэгээд ер нь ингээд өдөр тутмын одоо яг байгаадаа сэтгэл хангалуун бус байгаа учраас энээсээ ямар нэгэн байдлаар шат ахих нөхцөл байдлыг өөрчлөх сонголтыг бол 2026 онд хийж байгаа харагдаж байна. За окей зүгээр гол одоо цөм энерги нь бол нэг иймэрхүү мессежнууд гарч ирлээ. За одоо тэг хэдүүл болохоор зэрэг үйл явдлын хураангуйг ерөнхийдөө харна. За жилээ 2 хувааж авч үзэж байгаа. За эхний хагас жил дараагийн хагас жил гэж авч үзэж байгаа. За тэгэхээр хэдүүлээ эхлээд мэдээж хэрэг 2026 оны эхний хагас жил буюу 1-6 дугаар сараа харцгаая. За эхний хагас жилээ харахад бэлэн боллоо. За эхлээд Oracle хөзрөө нээж харъя. За Mature Woman гэдэг хөзөр гарч ирсэн байна. За 6-гийн тоо 2026 оны 6 дугаар сард ажил карьерийн талбар дээр бас томоохон өөрчлөлтүүд орж ирж байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. За мөн дээрээс нь энэ 2026 онд таад маань нэлийн бусад хүмүүсийн бас тусламжийг 2026 нэлийн авах бололтой ямар нэгэн ийм настай, амжилттай эмэгтэй хүн танд тусалж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг яг ажил карьерийн талбар дээр танд чиглүүлэг өгөх ийм хүн байж болно. За эсвэл таныг одоо таньдаг талмал гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмар ингээд холбоо сүлбэгээр танд бас туслах боломжтой. Тэгээ угаасаа нөгөө нэг цөм энерги дээр нь нөгөө ажлын түнш гарч ирж магадгүй гэж бас ярьж байсан. Тэгэхээр түншийн хувьд ингээд танаас арай ахмад насны одоо ийм эмэгтэй хүн 2026 оны эхний хагас жилд бол орж ирж байгаа гэж магадгүй. За сурж байгаа хүүхдүүдийн маань хувьд энэ нь багш байж бас болно. Тэгээд ямар ч байсан нэг юм онцгой одоо хүн танд хурж ирээд туслах, таныг чиглүүлэх, хөтөжлөх ийм үүргийг бол гүйцэтгэнэ гэж харагдаж байна. За үйл явдлын хураангуй хөзрүүдээ нээж харцгаая. За эхний хөзөр болохоор зэрэг fertility. За маш гоё бүтээлч сэтгэлгээ бол эхний 6 сар маш өндөр байх болно. Энэ болохоор зэрэг Empress хөзөртэй дүүцдэг хөзөр байж байгаа. Тэгэхээр мөн дээрээс нь шүү дээ. Эхний 6 сар бол мөнгө төгрөгийн хувьд таад маань айгүй азтай байж чадхаар байгаа харагдаж байна. Айгүй азтай. Одоо яг ингээ өөрийнхөө байснараа та
өмнө нь болохоор зэрэг өөрийгөө жоохон ингээ базааддаг гэсэн байж магадгүй, хайрцаглаад байдаг гэсэн байж магадгүй, яг өөрийнхөө дотоод дуудлага жоохон сонсож чадахгүй ч юм уу те. Нөгөө нэг бүтээл сэтгэлгээгээ яг 100% тултан ашиглаж чадахгүй байсан бол эхний 6 сар дээр бол цаанаасаа л ингээ бүр ажиллаа хийх хүсэл маш ихээр төрхөөр байгаа харагдаж байна. Ажиллаа хийхийг хүснэ. За тэгээд нөгөө түрүүн бас нөгөө God is your source буюу те ертөнц бол таныг сурулж байгаа гэж гарч ирээд байсан. Хамаг нөөц болцоог нь бол ерөөсөө ертөнцөнд гаргаж өгөн. Тэгээд энэ таны амьдралд шинээр орж ирэх гээд байгаа энэ түнш буюу те танд туслах энэ эмэгтэйг ч гэсэндээ ертөнцөнд явуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яалтчгүй ингээ fertility гэдэг энэ маш гоё хөзөр байхгүй, энэ хатын их хөзөр таад уламжлалт дээр хатын их хөзрийг мэдэн дэ импресс хөзөр те. Тэгэхээр энэ хөзөр бол үнэхээр яг бодит амьдрал дээр хүнд ингээ хэрэгтэй бүх зүйлүүдийг одоо ярьж байдаг байхгүй тий, эд баялаг үзэсгэлэн гоо ялангуяа эмэгтэйчүүдэд маань. За тэгээ мөн дээрээс нь бүтээлч байдал зэрэг илэрхийлж байдаг. Тэгэхээр ийм бүтээлч одоо энерги бол яалтчгүй маш их байгаа. За тэгээд заримын хувьд 2026 оны эмэгтэйчүүд маань бас жирэмсэн болж байгаа байж магадгүй харагдаж байна тийм. Хүүхэдтэй болж байгаа ч юм уу. Эсвэл хүүхдээр дамжуулж ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг олох гэдэг юм болов уу? Бас тийм хүүхдтэй холбоотой ажил явуулж иж магадгүй харагдаж байна. За гэхдээ цөм энерги нь болохоор зэрэг ерөөсөө та өөрөө ирэхгүй ингээд айгүй их ажиллаа хийх хүсэл төрн маш бүтээлж авах болно. Ямар нэгэн одоо бүтээгдэхүүн гаргах те эсвэл юм урлагийн талын юм тойрох ч юм уу те өөрөө юм ном зохиол дуу шүлэг мүлэг бичдэг хүн бол тиймэрхүү маяг хийхэд бол маш гайхалтай болно эхний 6 сар. За дараагийн хөзрөө харъя. Temptation буруу орж гарч ирсэн байна. За түрүү энийг бас ярьж байсан. Demon дээр гарч ирсэн шүү дээ. За тэгэнгуутаа дараагийн болохоор зэрэг 4-ийн гайхалтай 4-ийн сэлэн баха энэ чинь foundation and achievements. За тэгээд 0 new beginnings шинэ эхлэл. За тэгэнгуутаа 19 үзэр маань буруу орж гарч ирсэн байна. За ингээ харъя л да. Харах юм бол шүү дээ. 2 дугаар группийн маань яалтчгүй юу яаж юм л да. 2026 онд таны одоо ажлын явцад ажил хийх явцад садаа болдог зүйлсийг маш ихээр илрүүлж гарч ирэх болно. Хитрхийх уугаад байна уу? Эсвэл ингээ хитрхийх уцаа мажаад байна уу тий? Яг юунаас болоод ингээд залхуураад байна гэдэг ч юм уу тиймэрхүү юмтайгаа нилээн нүүр тулах ийм жил болж байгаа харагдаж байна. Тэгээд заримын хувьд одоо энэ нь ямар нэгэн сэтгцийн асуудал байж болно, аль эсвэл одоо биеийн ч гэсэн асуудал байж болно. Би л гэхэд сайхан ингээд амар ядарч мадраад амар хэцүү байгаад байсан чинь би өөрөө яг нэг л юм болохгүй байгааг анзаараад тэгээд баахан шинжилгээ өгсөөр агаад би учрыг нь олсон гэсэн чинь би төмрийн цусны дутагдaltaй бүр амар харахад дутагдaltaй байсан гэдэг юм ийцэн. Гэх мэтчлээ ингээд таны замд ингээд хөндлөсөд байгаа ямар нэгэн зүйлийг яг олж нээж илрүүлж тэгээ тэрнтэйгээ нүүр тулах хэмжил болж байгаа харагдаж байна. Тэгээ яалтчгүй энэ түрүүн бас Марс буюу тий ангараг гараг маань гарч ирсэн. Таад маань яг замдаа ингээд хөндлөсөд байгаа асуудлуудыг сад бэрхшээлүүдийг нэлээн юм нэргсэн байдалтай байх болно. Тэгэхээр яг тэрийгээ бол эхний 6 сар бас нэлээн сайн хийж чадна гэж харагдаж байна тий. Одоо таны амьдралд эсвэл танд аим садаа болоод байдаг хүмүүс байгаад байна уу те ингээл яг юмаа хийх гэхлээр зэрэг залгаал мессеж хүчээл ундаг ч юм уу тэрэн дээр яаж ингэж өөрийнхөө хийх зарыг тавах мах уу гэ тэрийг маш их анзаарж байгаа харагдаж байна. За тэгэнгуутаа яалтчгүй л үнэхээр энэ дунд бол дахиад нөгөө нэг гадаад улсыг зорих ч юм уу те нутаг орон солих заримынх нь хувьд одоо хотоос хөдөө рүү шилжих хөдөөнөөс хот руу шилжих гэх мэтчлэн юм нэг юм шилжилт бол үнэхээр одоо мэдэгдээд байна. Тэгээ энэ дээр болохоор зэрэг энэ foundation achievement гэдэг ийм хөзөр гарч ирсэн баггүй юу. Тэгэхээр энэ бол та ингээ өөрийнхөө бүр яг сууршиж амьдрдаг газараа өөрчилж байгаа гэж ялцчгүй харагдаад байгаа байхгүй юу. Тэ эсвэл ингээд нөгөө нэг шинэ байр маяр аваад бас нүүж байгаа байж магадгүй. Тэгээд цоошин ийм нэг юм аян замналыг эхлүүлж байгаа гэж харагдаж байна эхний 6 сар. Тэгэхээр 2026 оны эхний 6 сар та угаасаа төлөвлөсөн хүмүүсийн дунд бас байгаа гэж магадгүй гадаад мадад явахаар төлөвлөсөн байгаа. Аль эсвэл байр орон солихоор болсон байгаа, офисоо солихоор болсон байгаа ч юм уу ийм хүмүүс байгаа байх. Тэгээ тийм бол тэрийгээ та яг
ямар ч асуудалгүйгээр бол хийж чадна гэж эхний 6 сарда багтаад энэ бол баталгаа болж орж иж байгаа. За заримын хувьд бол тийм юм ерөөсөө төлөвлөөгүй байгаа бол 2026 оны эхний 6 сард бол ийм нөхцөл байдлууд өөрчлөгдөж гарч ирэх болно гэж харагдаж байна. За эхний 6 сард үсттэй ингээд зөндөө олон ийм шин одоо өөрчлөлтүүдийг янз бүрийн шинэ үндийг хийж байгаа учраас бас нэг талаасаа таад маань жоохон стресстэж магадгүй байгаа харагдаад байна. Жоохон ядрах те цуцах дундаас нь ингээд цуцах, ядрах, ялцчгүй маш олон том өөрчлөлтүүд ирж байгаа гэж харагдаад байгаа учраас тэрнээсээ үүдээд уцаарлах гэж магадгүй, жоохон уур нь хүрэх гээд байгаа байж магадгүй. За би энэ дээр бас 19 дугаартай хөзрийнхөө энэ бол том хөзөр байж байгаа 19 дугаартай хөзрийнхөө юуг харцгаая, тайлбарыг харцгаая. За тийм нарны хөзөр буруу гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй надад бол энэ нь одоо ядралттай холбоотойгоор жоохон гэж уурлах, уцаарлах ийм юмнууд болж магадгүй байгаа харагдаж байна. Нөгөө талаас биш үү тийм. Хитрхи бас эерэг болох гэж магадгүй. Одоо хитрхи эерэг гэдэг нь за ингээд одоо нүүн суун тий одоо ийш тийшээ холыг зорин марнгээ бодохоор амар гоё санагдаад яг үнэндээ тэнд ямар их хичээл зүтгэл те ямар их ажил овоорох моорох тэрийг жоохон төсөөлж чадахгүй байгаа харагдаж байна. Тэгээ тэр нь яваанда удаанда танд ингээд нэлээд том цохилт болж магадгүй. Яг үнэндээ ингээд нүүж суuna гэдэг чинь ямар их ажил юм бэ те. Үнэхээр гоё ч гэснээр нөгөө талаасаа яг тухайн үед бол маш их стрессийг дагуулах магадлалтай. Тэгэхээр өөрийгөө аягүй сайн бэлдээд төлөвлөгөөтэй байгаараа гэж би зөвлөх гээд байна л да. 2026 оны эхний 6 сард бол нэлээд сайн төлөвлөлтөд бүр эртнээс юмнуудаа сайн бэлдээд хэрвээ үнэхээр нүүж суух гэж байгаа бол ажил мэжлээ өөрчлөх гэж байгаа бол одоо компанида тий за би ингээд ажилласаа гарах гэж байгаа шүү гэж хэлэх гэж байгаа бол тэрийг аль 1-2 сарын өмнөөс хэлээд тий 2-3 сарын өмнөөс хэлээд ингээх хэвээр гэдэг ч юм уу ингээд тиймэрхүү юмнуудаа маш сайн төлөвлөх хэрэгтэй шүү гэж харагдаж байна. Тэгэхгүй бол нэлээд стресстэй магадлал өндөр нэлээд том өөрчлөлтүүд орж иж байгаа харагдаж байна. Гэхдээ ерөнхийд нь та энэ цаг үеийг 2026 оны эхний 6 сарыг эргүүлээд дараа нь бүр магадгүй 27-28 онд ч юм уу эргүүлээд харахад энэ үед бол би зөндөө олон юмнууд амжуулж чадсан да. Айгүй их хүчтэй байсан да гэж харах ийм жил болж байгаа ийм 6 сар болж байгаа харагдаж байна манайхаа. Гахалтай. За одоо сүүлийн 6 сараа харцгаая. За сүүлийн 6 сар буюу одоо 7 сараас 12 сар хүртэл тийм ээ 2026 оны эхлээд Oracle хөзрөө нээж харъя. Main mail. Вау. Түрүүн ч нөгөө mature woman гэж гарч ирсэн шүү дээ. За 2026 онд шүү дээ ингэж байна манайхаа. Бас ээж аав нь ажил төрөлтөнд айгу туслах хүмүүс байгаа гэж магадгүй харагдаж байна. Ээж аав нь туслах хөрөнгө оруулалт моруулалт за тэгээд нөгөө айгу завгүй маггүй байхад наашаа цаашаа явж өгтөн туслах гэх таад маань ерөнхийдөө 2026-нд нэлээд хүмүүсийн туслалцааг авах болно. Тэгээ энэ нь өөрөө маш зөв байх болно. Яг л айгу том өөрчлөлтүүд 2026 онд 2 дугаар группийнхний манд дунд бол гарах гад байгаа. Та ганцаараа уусаж чадахгүй. Ганцаараа ахын бол бүр амар зовн тэг ингээд бүр ядраад, туйлдаа хүрээд, стресстэй тэгэх гээд байна. Тэгэхээр яалтчгүй 2026 онд бол танд туслахаар нэлээд хүмүүс бол орж ирж байгаа харагдаж байна. Дараагийн хагас дээр болохоор зэрэг эрэгтэй хүн тусалж байгаа харагдаж байна танд. За тэгээ энэ эрэгтэй болохоор зэрэг те нэлээд яг надад бол нэг юм амар CEO мэдрэмж өгч जैन те гүйцэтгэх захирал махирал ч юм уу нэг юм захирал хүн ингээ танд бас нэлээд юм боломж өгөх те ийм хүнтэй танилцах. Тэгэхээр яалтчгүй 2026 онд 2 дугаар группийнхэн маань танилын хүрээгээ нэлээд одоо тэлэх хүмүүс байна. Яалтчгүй цаанаасаа угаасаа таад маань бас юм networking ивентүүдэд явах юм болоо тэг хүмүүстэй танилцах юм хурал мурал цуглаан янз бүрийн тиймэрхүүнүүд байдаг шүү дээ. Тим юмд бас нэлээд явж магадгүй. Тэгээ тэндээсээ бол яг өөртөө хэрэгтэй хүмүүсээ олж авч уулзаж чадна гэж яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүн болвол гол нь юу илэрхийлээд байгаа гэхээр зэрэг та яг зөв хүмүүстэйгээ зөв цагт очих гээд байна гэсэн 2026-нд. Тэгээ угаасаа нөгөө нэг хоолон хурд мөрд идэвчж байгааг ч хэлэхүү ерөнхийдөө нэг юм таадын маань бусадтай харилцааны чадвар маш сайн байх болно. Тэгэхээр тэрийгээ яг юм гоё авч яваад угаасаа одоо жоохон бизнес хийсэн хүмүүс ч юм уу те ажил төрөлт ингээд ажлын талбар дээр гарсан хүмүүс бол мэдж байгаа танил тал бол ерөөсө бараг л
бүх юм байдаг тий. Танилтайх юм бол ер нь ерөөсө газар зүгөө. Тэгэхээр яг тэрийг та 2026 онд айгу сериусны хүлээж аваад тий. Тэгээ өөрийнхөө нэг юм эгоны янз бүрийн асуудлуудыг ингээ хойш нь тавиад хүнтэй ингээд ярилцах тий танилын хүрээгээ тэлэх мэлэх гэх тийм юмда нэлээд анхаарлаа хандуулж тэртлийнхээ чадварыг бас айгу хөгжүүлээд байгаа юм байна л да. Тэгээ энэнд ч юм болохоор зэрэг яалтчгүй энэ ангаргийн иргэшэл болон хоньны ордны нэрийг бол таадад маш их туслах болно. Тэ өөртөө ихтгэлтэй байх, хүн амьтанд ингээ гар мараа барихтаа ингээ чанга хатгаж барих гэдэг ч өөний тиймэрхүү юмд үнэхээр айгуу сайн суралцж байгаа харагдаж байна. Баяр хүргэе. За тэгээ сүүлийн хагас жилийнхээ тариа хөзрүүдийг харцгаая. За сүүлийн хагас жил ямар байна? Trapped in fear. За айцаасаа гарж ийн. За сүнслэг амьдралаа, сүнслэг одоо чадваруудаа бас ажил карьер дээрээ авч явж ийн. За дуудлага орж ирж ийн. За тэгэнгуутаа уламжлалт бос сэтгэж ийн. За тэг хамгийн сүүлд нь conflict and defeat гэж жоохон сургууль гарч ирсэн. Окей, харцгаая. За энэ болохоор зэрэг ялцчгүй нөгөө God is your source буюу ертөнц бол таны их сурулж байна гэдэг хүсрийн маань дахиад давтаж гарч ирээд байна. Таныг ингээд нөгөө нэг одоо яг энэ карьерийн талбар дээр сахиусууд нь тий энэ зургийг ингээ харах юм бол сахиусууд нь бас та хэдийг маш ихээр дэмжих болно. Тэгэхээр ажил карьерийн талбар дээр ер нь бол яг ийм одоо сүнслэг энерги хүн давхар авч явах хэрэгтэй байдаг те. Зүгээр л өөрөө яг махруу зүтгээд байх биш. ертөнцийнхөө энергийг ингээд ашиглаад илүү амархнаар ажлыг хийж болдог. Тэгэхээр яг тэрийг та хэд маань 2026 оны одоо 2 дугаар хагас дээр бол ойлгож байгаа харагдаж байна. За ерөнхийдөө бол нилээн юм юунаас айцаасаа гарч ийн. Тэгээд 2 дугаар группийн маань ер нь хүнтэй харилцаж марилцахтаа өмнө нь жоохон хойлог байгаад байдгүйс юм болов. Нилээн юм introvert ч юм уу эсвэл мэдрэмтгээ те ийм хүмүүс болохоор зэрэг ингээд олон хүнтэй газар явах дургуйч гэдэг юм уу нэг тиймэрхүү байдаг. Тэгээд тэр нь яг үнэндээ зүгээр энергийн блок байсан гэдгийг таад маань 2026 оны одоо 2 дугаар хагас дээр бүр илүү ойлгож байгаа харагдаж байна л да. Тэгээ ингэж чадсанараа болохоор зэрэг за би болвол тэ ямар нэгэн хурал мурал тэ хүлээн авалт мал тийм юмд оролцох эрхтэй тэ тэнд байх би эрхтэй бүрэн эрхтэй энэ төргээд тийм нэг олон хүнээс айх айц тиймэрхүү айцаа бас 2026 оны 2 дугаар хагас дээр нэлээд тавьж явуулж байгаа харагдаж байна. Тийм тэгэж чадсанаар ингээд яг таньдаг олонтой болоод тэ яг өөртөө хэрэгтэй хүмүүсээ ингээд олж чадж байгаа харагдаж байна. За тэгэнгუутаа 2026 оны одоо 2 дугаар хагас дээр болох бас нэг гол юм нь юу вэ гэхээр зэрэг одоо нэг юм шин урам зориг хүсэл эрмэлзэл бол орж ирж байгаа харагдаж байна. За тэрийг хэдүүлээ түрүүн бас ярьсан байгаа тий. Яалтчгүй 9 дугаар гэр гарч ирсэн. 9 дугаар гэр маань болохоор зэрэг ингээд тэлэлтийн гэр байдаг. Тэгэхээр та өөрийгөө тэлхийн тулд би одоо цаашдаа ингээд юу хийх ёстой вэ? Яаж өөрийгөө тэлэх ёстой вэ гэдэг тал дээр нь маш юм гоё дуудлага орж ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр ингээд за би нэг иймэрхүү юм барьж авах хэрэгтэй байна гэж зорилгоо аягүй сайн тодорхойлж байгаа харагдаж байна. Тийм тэгээ энэ зорилго нь бол бас нэлээд юм уламжлалт бус зорилго байх болно тий. Заавал ингээд нэг юм уламжлалт юмд баригдахгүй айгүй тийм задгаа сэтгсэн та хэдийн угаасаа нөгөө хулгайн хурдмөр бүтээл цэцгэлгээ айгүй идэвхтэй байх учраас ингээд одоо хүн амьтны тэр болгон хийгээд байдаггүй ямар нэгэн шин зүйлийг айгүй барьж авч байгаа харагдаж байна. Ерөнхийдөө одоо би бол 2 дугаар группийнхнийг 2026 оны тодорхойллыг зүгээр ганцхан үгээр тодорхойлыг байл айгүй тийм entrepreneur шинж чанартай байгаа харагдаж байна л да тий. Ингээл өөрийгөө нээгээл те юм шин юм шийдэл мэдэл олоод тэгснэ ингээл танилынхаа хүрээлэл мөрөөлөл ингээд сайжруулаад networking ивентүүдэд ингээл яваал тэгээд бас нэлээд төрөмгий жоохон агрессив энэ байж чадаал те яг нэг тэгж байгаа л харагдаад байна л да. Тийм за тэгээд энэ conflict and defeat гэх та хэд бол ерөөсөө өрсөлдөөнөөс айхгүй гэж харагдаж байна. Тэгээ хүмүүстэй ам мөрөө хаас ч юм уу ерөөсөө айхгүй байгаа харагдаж байна. Мөн дээрэс нь бас хожигдохоос ерөөсөө айхгүй нь одоо алдаа гарахаас ерөөсөө айхгүй нь. Тийм ерөнхийдөө яг энэ нэг юм төрөмгийллийн энерги л бүр айгүй идэвхтэй явж байгаа харагдаж байна. Тэгээ өрсөлдөгчдөөсөө айхгүй, өөрөө алдаа гаргаж ичгэвтер байдалд орохоос ерөөсөө айхгүй. Ер нь л нилээн юм нэг юм одоо хоньны ордоор ярих юм бол нэг юм ямаа шиг тэ шууд л ингээл эврээрээ ингээл дайрдаг шүү дээ. Яг нэг тийм энергитэй байхаар харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг
таадад маань маш хэрэгтэй байгаа энерги бололтой. Ягаад гэвэл өмнөх жилүүдийн энергийг түрүүн төлөв байдлаас харахад болохоор зэрэг нөгөө цамхаг манхаа буруу арга гараад ирсэн байсан. Өмнөх жилүүдэд таадад маань ер нь бол нэлээд чангалуусан хүмүүс байж магадгүй байгаа харагдаж байна тий. Нэлээд humble болоод ингээд бас тодорхой хэмжээнд юм ялалт малалт хүлээж үзээд те ингээд алдаа малдаа гаргаж үзээд тэрнээсээ нэлийн зүрхэн өгцөн яваад исэн юм шиг байна. Яг 7-8 тоото жилүүд дээр те буюу одоо энэ 2023, 24, 25 онуудад бол нэлээд өөрийгөө дарсан бас олон зүйлийг ойлгосон юм жилүүд өнгөрсөн болов уу гэж харагдаж байна. Тэгээ одоо болохоор зэрэг буцаад ингээд өөрийнхөө нэг эрч хүчийг олж аваад те тэгээд нэг зорьсон зорилго руугаа ямаа шиг л дайрах гээд байгаа нэг тийм зөрүүд те нэг тийм бууж өгөхөөргүй буцхааргүй нэг ийм энерги бол энэ чэнэс маш хүчтэй ажиглагдаж байна манайхаа. Тэгэхээр 2026 онд 2 дугаар группийн маань бол нэлээд entrepreneurial тэ бие дааж ингэж өөрийнхөө төлөө нэлээд хичээсэн зүтгэсэн ийм төрөмгийлэл өндөртэй ийм жил болохоор харагдаж байна. Яг тэрийг бас айгүй хэтрүүлээд тэ хитрхийн ингээд нөгөө нэг янз бүрийн ийм хэрүүл маргаан тиймэрхүү юм өрлөгөө дуудаад байхгүй тэгхгүйгээр бас энэ зүйлийг хийж болдог шүү гэдгийг үргэлж санаж агаарай. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань үгээр дуусаж байна. За одоо болохоор би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ мэдээж хэрэг амлсан ёсороо за 2026 төлөвлөсөн одоо нэг ажил нь хэр бүтэлтэй байх вэ гэдгийг харж өгөх болно. Тэгээ та өөрөө тэрийг дотроо бодоход болно гэсэн үг. Тэгээ би хөзөр болвол татах байгаа. За 2026 онд танд хамгийн их садаа болох гээд байгаа санхүүгийн блок юу байна? За тэрнээс хэрхэн арах вэ гэдгийг харж өгнө. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг мэдээж хэрэг ажил карьерийн тал дээрх за ивэл буюу хийхэд дээлтэй зүйлс болгоомжлох зүйлс зүйлс за тэгээ цоо шинээр орж иж байгаа сюрприз юу байгаа вэ гэдгийг харж өгөх болно. За ингээд энэ хүртэл сонсон та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг авахыг хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент дүрлэлтээс холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлтийг авсан ч бай аваагүй ч бай энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Томоостой амжилтыг хүсье. Дараагийн хавчлагаар уулзцаа бүгдээрээ баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатаа дуртай морил та бүхнийхээ 2026 оны карьер мөнгө санхүүгийн талбарыг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээж хэрэг энергийн ерөнхий төлөв байдлаа харцгаая. За 3 дугаар группийнхэндээ би болохоор эхлээд энэ Angel of the Day-с эхлэж бодож байна. За харцгаая сэжил нэм тэмдэгт байна. За тэгээ харсан чинь Rochelle гэдэг ийм сахиусан тэнгэр гарч ирсэн байна. За 2026 онд 2 дугаар группийнхэн маань нэлээд олон зүйл нийтэлж магадгүй харагдаж байна. Тэ бичсэн бичрүүдэд нийтлэх, сошиал медиа дээр постууд нийтлэх, сэтгүүл зүгээр ажилладаг болвол янз бүрийн нийтлүүд нийтлэх тэ баах юм паблиш болгосон ийм зүйлүүд болж байна. Тэгээд мөн дээрээс нь шүү дээ удаан хугацаанд бодоод магадгүй бас ийм нууцаар хийгээд явж исэн юм а 2026 онд ил гаргаж ирж байгаа харагдаж байна 3 дугаар группийнхэн маань. Нууц одоо авиасууд бас илэрх боломжтой байгаа харагдаж байна 2026 онд. За одоо болохоор зэрэг доотлынхоо энергийг болох Demon of the Day харцгаая. За сэжил тэмдэгтний ийм тэмдэгт байна. Нээж харъя. За Forest гарч ирсэн байна. За 2026 онд зарим нь болохоор зэрэг нэг юм фитнес мэднэстэй холбоотой бас ажил явуулж магадгүй байгаа харагдаж байна. Фитнес эрүүл мэндтэй, хоол зүйнтэй бас холбоотой ажил явуулж магадгүй байгаа харагдаж байна. Тэ фитнестэй холбоотой янз бүрийн нийтлэл нийтлэх ч юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй. За энэ бол мэдээж хэрэг хамгийн өнгөцгөн шууд утга байж байгаа. Гол энергийн цөм нь юу вэ гэхээр зэрэг 2026 онд ерөнхийдөө эрүүл мэнд дээр маш их анхаарснаар ажил карьерийн талбар нь бол илүү тэлэлттэй байх болно гэж харагдаж байна. Хүн ингээд нөгөө нэг бие хөдлөхөөр зэрэг цаанаасаа гадаад ертөнцийн юмнууд бас дагаад хөдлөөд эхэлдэг байхгүй өөрчлөлтүүд ороод ахиц гараад ингээд ирдэг. Тэг яг тэрийг таад маань 2026 нийлээ мэдрэхээр байгаа харагдаж байна. Надад бол яг ингээд ажилдаа явахаасаа өмнө гүйж байгаа ч юм уу те фитнес мэднэсээ хийж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс айгу харагдаж байна. Тэгээ тэрнээсээ болоод ажил дээр эрч хүч өндөртэй. Тэг ийм байхаар харагдаж байна. Окей, гайхалтай. За дараагийн мэдээлэлээ Monology хөзрөөс авцгаая. За Monology дээр болохоор зэрэг Gibbs Moon өсөж буй сар гарч ирсэн байна. За та хэд маань бол ямар нэгэн ажлыг нэлээд ахицтай урагшлуулж чадхаар байгаа харагдаж байна. Бараг дуусах тийш нь хандуулахаар тий. За магадгүй энэ дунд ингээд сургууль мургуулаа бас удахгүй төгсөж байгаа хүмүүс байгаа ч магадгүй.
Тэ тэгээд ямар ч байсан нэг зорилгыг бол 2026 онд бараг 80-90% та урагшлуулж чадхаар байгаа харагдаж байна. Маш гайхалтай. За өөр эндээс орж ирж байгаа мэдээлэл гэх юм бол та хэд маань үуч тээ. Ажилдаа энэ астрологийг айгүй оролцуулж магадгүй байгаа харагдаж байна. Астролог одоо орон судлалч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юмнуудыг бас айгүй ашиглаж магадгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр техник хэрэгсэл бас энд айгүй орж ирж байна. Надад аппликейшн хийх ч юм уу, эсвэл ийм вебсайт гаргах ч юм уу те. Нэг тиймэрхүү бас хийх гээд байгаа хүн байж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ тэрийг ингээд 2026 онд багтаад 80-90% олгоод publish даад эхнийх нь прототип нь гарч ирж мэддэг ч юм уу. Мэдгүй нэг тиймэрхүү юм амар надад бол бас мэдрэгдэж байна. Окей, гайхалтай нэг юм шийдэл мэдэл ч юм уу, нэг тиймэрхүү амар тийм гарч нэг юм технологийн юм амар тех мэдрэмж хаанаас ч юм бэ нэг газраас орж ирээд байна. Гайхалтай. Окей. За дараагийнхаа хоёр хөзрийг харъя. Dreams of Abundance. За окей. Сонирхолтой. За дараагийн хөзөр болохоор зэрэг savings. За нэлээд мөнгө цуглуулах жил болж байгаа харагдаж байна. Мөнгө ер нь тогтно гэж орж ирж байна. Тэгээ орж ирсэн мөнгө нэлээд тогтно, үржигдэнэ гэж харагдаж байна. Тэгэд хараа манайхаа аягүй сонирхолтой. Хоёрдугаар группийн шүн унтчихтаа маш их ажилтдаг хүмүүс байна. Шүн нойрондоо юм шин санаачлага, тэгээд өдөртөө ингээ бодоод ерөөсөө олохгүй байсан асуудлынхаа шийдийг шүн унтчихтаа олдог хүмүүс ах амар нийттэй. Тэг өглөө ингээ сэрэнгууд тэр чинь тэгэл хийчих юм байна штэ. Тэр асуудлыг тэгэл шийдчих юм байна. Тэгэл ярьчих юм байна гэж ингэж яадаг. Тэгээ тийм учраас хоёрдугаар группийн нойроо айгу засаж магадгүй гарч 2026 онд шүн мөн сайн унтаж чаддгүй хүмүүс энэ донд байгаа бололтой. Тэгээд тэр нойроо яг ингээд засаад тэгээ яг шүн хамгийн багадаа 8 цагийн нойрмоор авч маваад тэр талыгаа ингээд бүр маш юм гоё тодорхой болгож өгж байгаа харагдаж байна. Тэгэнгუут биш тээ ажлын бүтээмж ялтчих ихсэж байна. Тэгээ энэ маань болохоор зэрэг энэ форастай маань айгу юу яаж ийн эрүүл мэндэд анхаарна гэдээсээ нойрныхоо эрүүл мэндэд бас маш сайн анхаарж байгаа харагдаж байна. Тэг ялцчгүй энэ зургийг харахаар надад нэг юм одоо нөгөө шөнийн тэнгэр мэнгэр харагдаад байгаа учраас бас яг за мэдээж мөн л юм чинь дандаа шөнийн тэнгэр харагддаг. Гэхдээ бүр яг энэ хүзэр дээр бол ингээд од мод амар тод харагдаад байгаа хгүй. Энэ дээр болохоор яг тийм биш байгаас тэ. Энэ бол өөр нэг группийн хүзэр байсан. Гэхдээ 3 дугаар группийн болохоор зэрэг бүр яг ялцчгүй ингээд юм надад яг л нэг юм гараг ирхэс нүдэнд бүр амар харагдаад эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ нь бас яг тэр таны унтлагатай холбоотой ч магадгүй шөнийн нойроо ингээд айгуу сайн хангаж чадсанаар шүн унтчихтаа маш их ажил хийдэг хүмүүс байна. Тийм яг ингээд нөгөө нэг тархин ингээд нөгөө өдөртөө цуглуулсан мэдээллүүдээ ингээд шөнөө процесс хийдэг тийм учраас та магадгүй бусад хүмүүсээс илүү унтдаг байх ёстой төрлийн хүмүүс байх те. Хүмүүс бол 7-9 цаг хангалттай гэдэг. Таны хувьд бол дор хаяж нэг 8, 9 чадвал 10 цаг унтдаг байх юм бол бүр гайхалтай ах болно. За тэгээд мөнгө нэлээд тогтсон жил ах болно. Ер нь 2026 онд олсон мөнгөө та хэд яг өөрсдөө ингээд нөгөө нэг хадгаламжиндаа ингээд яг хадгалж чадах тийм юм бол нэлээд орж ирнэ гэж. За Dream Abundance-ийнхаа мессежийг харъя. За та хэд маань бас өөрсдөө скриншот хийж аваад орчуулад ч юм уу эсвэл өөртөө унших боломжтой. Таныг унтаж байхад таны бурхан, таны сахиусан тэнгэрүүд, таны дээд бие эдгээр одоо ийм сүнсэн биетүүд бол танд маш юм гайхалтай өндөр дээд тавтамжийн янз бүрийн санаа оноонууд, хариултууд тэгээд асуудал шийдэх шийдлүүдийг өгдөг. Тийм учраас өөрийнхөө зүүднүүдийг маш гайхалтай шингээж өөртөө авахыг хичээгээрэй. Чадвал зүүдний тэмдэглэл хөтлөөрэй. Өглөө сэрэнгуутаа шууд мартаагүй дээрээ зүүднүүдээ ямар нэгэн зүйл дээр бичиж авдаг байх хэрэгтэй гэж байна. Яагаад гэвэл үстэй хүн сэрээд 1 минутын дотор зүүднийхээ 50%-ийг 3-4 минутын дараа гэхэд бүгднийг мартдаг байхгүй. Тэгэхээр зүүдээ мартаж гин гэж яриад байгаа хүмүүс дүнгиж сэрснийхээ дараа нэг 5-10 секундэд бол санаж идэг. Яг тэр үеийг ашиглаад гэлс зүүднүүдээ бичиж авч явах хэрэгтэй. Тэгж чадах юм бол одоо ингэж чадсанаар таны мөрөөдлүүдийг бодит ертөнцийн буулгахад бол энэ зүйл чинь маш их туслах болно гэж харагдаж байгаа байхгүй. Тэг манифест хийгддэг гэсэн үг. Та зүү дээр айгүй их манифест хийдэг төрлийн хүн байна. Тэгэхээр тэрийг 2026 онд айгүй сайн ашиглах хэрэгтэй шүү.
гэж хэлж байна. Хэрвээ тийм юм ерөөсөө мэдэрдэггүй байсан бол 2026 оноос ихсүүлээ таад мэдэрч эхлэх болно гэж харагдаж байна. За Астро шоугаа хайж үзье. За Астро шоугаар болохоор 3 дугаар групп ихний ажил карьерийн талбар дээр коллектив 3 дугаар групп 2026 оны ажил карьер талбар дээр ямар гараг иргэшээж байгаа вэ? Ямар энерги зохилж байгааг харж өгнө үү? За 11-р гэр. За мэлхийн орд. За тэгэнгуутаа нуурс нүүд гарч ирсэн байна. За тэгэхээр шүү дээ 2026 онд хэдүүлээ нэг юм сүнсний зорилготой холбоотой ямар нэгэн зүйлийг мэдэж магадгүй харагдаж байна. Дээрээс нь мэлхийн орд гарч ирсэн гэхээр та хэдийн зүүн совин 2026 нэлээд өндөр байх болно. Тэрийг яг дааж чадах юм бол ажил карьерийн талбар бол маш сайн байх болно. Тэгээд тухтай зүйл дээрээ ингээд суугаад байхгүй аль болох өөрийнхөө яг амьдралын зорилго тэр сүнсний зорилго гэдэг зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй. Тэмүүлэх жил болж байгаа. Тэмүүллийн жил болж байгаа гэж болно. Ажил карьерийн талбар дээр ийм тэмүүлэх тухтай зүйлээсээ гараад илүү өндөр зүйл рүү, илүү өөрөөсөө том зүйл рүү чармааж эхлэх ийм жил болж байгаа харагдаж байна. За тэгээд мөн дээрээс нь та хэд маань бол 11-р гэр бол найз нөхөд мөхөд за тэгээ нууц дайсан байснууд гэдэг иймэрхүү юмнуудыг илэрхийлдэг гэр байдаг. Тэгэхээр бас ингээд нэлээд юм хүрээгээд хэлэх 3 дугаар группийнхэн бас 2 дугаар групптэй айгу төстэй энергиуд надад ажиглагдаад байна. Тэгэхээр та хэд маань 2 3-ын хооронд айгу эргэлзээсэн бол 2 дугаар группийг бас очиж сонсож үзээрэй. Тэн донд бас танд хэрэгтэй мэдээлэлүүд байгаа гэж магадгүй харагдаж байна. Тэгээд та хэд маань бол 2025 онд бол нэлээд юм өөрийнхөө одоо имиж буюу нэр хүнд дээр бас нэлээд анхаарсан жил байх болно. Тэгээд дээрэс нь болохоор зэрэг таныг ингээд нууцаар танд атаархаж явдаг хүмүүс бас нэлээд ил гарах жил болж байгаа болтой ажил карьерийн талбар дээр. Тэгээ энэ нь сайн зүйл ах болно. Танд яг юу хэрэгтэй, юу хэрэггүй вэ гэдгийг ялгахад маш амархан болж ирэх ийм жил болж байгаа харагдаж байна. За тэгээд мөн дээрээс нь мэлхийн орд гэхэлэр зэрэг ер нь та хэд маань нэлээд мэдрэг хүмүүсийг нэлээд сайн ажиглаж чадах болно. Хин надад хэрэгтэй хүмүүс вэ? Хин нь надад муу зүйл хүсэж байгаа хүмүүс вэ? Тантай нууцсан өрсөлдөд байгаа хүмүүс иймэрхүү зүйлсүүдийг маш их анзаарч харсан ийм жил болохоор харагдаж байна. Тэг ингэж чадсанаар юм сайгүй тодорхой болох болно. Тэг хэнийг хажуудаа байлгах уу, хэнийг багтаа байлгах уу, хэнийг багасаа гаргах уу гэдгийг тодорхой болгох ийм жил болж байгаа харагдаж байна. Тэгээ та бол хүмүүсийн энергид маш мэдрэг байна. Энийг яг зөв талаар нь ашиглаж чадах юм бол ажил карьерийн талбар дээр танд туслах тэр холбоо сүлбээ тэр хүмүүсийг өөртөө дуудаж чадах магадлал эрс ихсэх болно гэж харагдаж байна. За одоо болохоор зэрэг төлөв байдлынхаа тарих үзрүүдийг нээж харцгаа. Та хэд юм сонгосон үзэр болохоор энэ байгаа. За эхний үзэр Ace of Wands буруу орж гарч ирсэн байна. За хоёр дахь үзэр 5-ын саваа буруу орж гарч ирсэн байна. За 3 дахь үзэр 4-ийн аяг буруу орж гарч ирсэн байна. За маш ажил карьерийн талбар дээр ёстой уйтгартай лав биш жил байхаар харагдаж байна. Бусад хүмүүстэй хамтрал дээр нэлээд бас акцент орж ирээд байна. Багаар ажиллах чадвар дээр нэлээд акцент орж ирж байна. Тэгэхээр та хэд маань биш дээ одоо өөрийнхөө яг багийг олж авах жил болж байгаа харагдаж байна. Таны одоо ажил карьер дээр туслах за сурдаг байлаа гэж бодоход яг надад бол ингээ олуулаа 4-5уулаа нийлээд хичээлээ хийх. Эсвэл ажиллаж байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг яг ямар нэгэн төсөл дээр ингээд яг хуралдаж суух тиймэрхүү юм үе бол маш ихээр гарч ирэх болно гэж харагдаж байна. Тэгээ маш уйтгартай биш юм сайгүй хурдан өөрчлөгдөх жил байгаа харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд болохоор зэрэг жоохон уйтгартай байсан байж магадгүй нэг их хүн амьтандаа хамтраагүй ч юм уу нэг их тэгж баг магаар ажиллаад байгаагүй ч магадгүй. Тэгвэл 2026 онд бол энэ ч өөрчлөгдөж байна. Тэгээд яг өрсөлдөөний талбар дээр нэлээд бас олон үйл явдал өрнөх магадлалтай байгаа харагдаж байна. Өрсөлдөө нэлээд ширүүн байх жил байгаа бололтой. Тэгэхээр яг энэ чи яг юм зөв өрсөлдөө юм уу, шудраг өрсөлдөө юм уу, эсвэл шудраг бус өрсөлдөө юм уу ийм арга залмих хэрэглэх юм уу, хэрэглэхгүй юм уу гэдэг дээр нэлээд акцент орж ирэх жил болж байгаа харагдаж байна. За тэгээд биш дээ 2026 онд бас таад маань өмнө нь ингээд хийх гээд орхисон байсан ямар нэгэн
төсөл ажлыг барьж авч байгаа харагдаж байна. Ямар нэгэн хоббиг барьж авч байгаа харагдаж байна. Гэхдээ энийг хобби ч гэж хэлэхэд хэцүү. Яг л энэ нь хобби гэхээс илүү яг ажлын төслөл байгаа санагдаад байна. Надад бол мэдрэгдэж байна. Тэгэхээр одоо өмнө нь ингээд нэг юм эхлүүлчихэд нөгөөх нь фейлдээд болоогүй тэр ажлаа дахиад шинээр эхлүүлж байгаа харагдаж байгаа байхгүй. Тийм ингээд нэг юм ямар нэгэн бүтээгдэхүүн гаргаж жагаад болсон ч юм уу те нэг тэрэн дээр нь бол нэлээд том өөрчлөлт орж ирж байгаа, боломж орж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд тэр ажил дээр яг нэг юм баг бүрдүүлээд ингээд оролцож байгаа харагдаж байна. Тэгээд тэр дундаас яг үнэндээ тэр баг би шуудхан хэлэхэд бол дундаас нь хүн амьтан буцаад гарах магадлал яг өндөр байгаа. Ягаад гэвэл зүгээр яг багтаа ингээ хамтраад ажиллах шин нэг нь ингээд зүр өрсөлдөхөө дэж магадгүй тий. Тэгээ тэр хүнээсээ ерөнхийдөө салах шийдвэрийг бол гаргах болон тэр хүнийг багасаа гаргах ч юм уу тий. Нэг тийм шийдвэр бол гаргана. Тэгээ энийг нь болохоор зэрэг танд эргээд одоо яг бусадтай хамтрах өрсөлдөөн гэж юу вэ гэдэг тэр одоо хичээлийг танд заах ийм үйл явдал болох ч байгаа гэж харагдаж байна манайхаа. За ерөнхий энергийн төлөв байдал бол иймэрхүү байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ эхний хагас жилийн одоо үйл явдлын хураангуй энергийн цөмүүдийг харцгаая. 2026 оны эхний хагас жилийг харахад бэлэн боллоо. Тэгэхээр энэ бол 1-р сараас 6-р сар хүртэл гэсэн үг. За гол түлхүүр Oracle үзрийг нээж харъя. Court House гэдэг үзэр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ болохоор зэрэг биш үү? Надад ямар мэдрэмжийг төрүүлээд байна лээ. Court House гэдэг маань болохоор шүүхийн танхимыг хэлж байгаа. Шүүхийн одоо барилга гэх юм аашийн тий. За 23 гэдэг тоо таадад маань бас чухал тоо байж магадгүй ажил карьерийн талбар дээр. За 2 3 гэдэг тоонууд 2 3 дугаар сар бас онцгой сарууд байж магадгүй эхний 6 сард тийм ээ. Энэ саруудад үйл явдал нэлээд том өрнөх магадлалтай. За мэдээж хэрэг шууд утгаараа шүүх мөнхээр явах шаардлага гарч магадгүй. Эсвэл юм хуулийн байгууллагаар тий одоо ямар нэгэн зөвшөөрөл авах ч юм уу тий одоо ямар нэгэн эрхийн зөвшөөрөл авах гэдэг ч юм уу нэг тийм одоо надад яг ямар юу дүр зураг нүдэнд орж ирээд байгаа вэ гэхээр зэрэг нэг юм танилцуулаад байгаа байхгүй тий ингээд за ийм юм одоо жишээлх юм бол ийм ресторан нээх гэж байгаамаа. Тэгээд алкогольны согтууруулах ундаа зарах одоо ирэх авах гэж байгаа гэд. Тэгээд тэрэндээ ингээд яг нэг бичиг баримтаа бүрдүүлээ тэрийг ингээд хүнд үзүүлж байгаа тийм. Нэг тийм төрийн албаны хүнд үзүүлж байгаа ч юм уу. Нэг тиймэрхүү юм дүр зураг харагдаад байгаа. Тэгээд тэр нь болохоор зэрэг одоо олон зүйл дээр илэрж болж сурдаг хүүхдүүдийн хувьд болохоор зэрэг те хичээлээ одоо хүнд үзүүлж байгаа, диссертацаа багштай үзүүлж байгаа ч юм уу тийм байж болно. Компани ажилтдаг хүмүүс болохоор зэрэг ингээд төслөө боловсруулж дарагтаа танилцуулж байгаа ч юм уу. Нэг тиймэрхүү юм амар их эхний 6 сард болох магадлал яг өндөр. Ямар нэгэн зүйлийг боловсруулаад тэрийг хүнд очиж танилцуулаад байгаа гэсэн үг байхгүй юу? Бизнес эрхэлдэг хүмүүс маань ч гэсэндээ ялгаагүй тийм ээ. Түрүүний ярьсан зөвшөөрөл авч иж болно. Аль эсвэл одоо хөрөнгө оруулагчид юм танилцуулж иж болно ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү юм айгу зөвшөөрөл авах хин нэгнээ шүүлгэхээр те ингээ ямар нэгэн зүйлийг хийж байгаа гэж харагдаж байна. За заримынхаа хувьд болохоор зэрэг энэ нь виз мэдтэй холбоотой зүйлж болно. Бас банк санхүүтэй холбоотой зүйлж болно те. Ийм бизнесийн зээл авч байгаамаа гэд бизнесээ танилцуулах ч гэдэг юм. Ямар ч гэсэн ямар нэгэн зүйлийг хүн танилцуулаад байна гэсэн үг. За энэ бол эхний 6 сард амжуулах хамгийн том ажлуудын нэг байх болно гэж харагдаж байна. За тэгээ энэ явцад ерөнхийдөө ямар хуу үйл явдлууд тохиох вэ? Энерги ямар байна вэ гэдгийг дараагийн хөзөрнүүдээс харцгаая. За эхлээд 10-ын сава буруу орж гарч ирсэн байна. За тэнгуутаа Chariot за гахалтай Chariot бол сайн хөзөр. За 2-ын сава буруу орж гарч ирсэн байна. За Wheel of Fortune гахалтай, Азийн тойрог. За тэгээ Knight of Swords. За ер нь бол өштэй эхний 6 сар хэдүүлээ маш завгүй ахаар харагдаж байна. Ялцчгүй үнэхээр завгүй байх болно. Ажил карьерийн талбар дээр таад маань нэлээд завгүй ажил маш ихтэй байх болно. Олон талын юмнуудыг хариуцах шаардлага гарна гэж харагдаж байна. Гэхдээ сайн мэдээ нь юу вэ гэхээр зэрэг та хэд маань үнэхээр тэр зүйл рүүгээ дайрч чадна. Асуудлуудыг давж гарч чадна гэж харагдаж байна. Chariot үзэр бол сүүх тэрэг үзэр маш их хурд хүчийг илэрхийлсэн. Тэгээд янз бүрийн юм саад бартаануудыг давдаг үзэр гэдэг байхгүй юу? Тэгээ яг л нэм сэлмээ барьсан одоо
баатар шиг тийм дүр зураглалыг илэрхийлдэг маш хурд хүчтэй байгааг илэрхийлж байгаа. Тэгээ шуудхан хэлэхэд биш ч юмс ерөөсө таны төлөвснөөр бол болохгүй гэж харагдаж байна. Тийм учраас 2026 онд бүр хитрхийн нарийн төлөвлөгөө ер нь бол гаргах хэрэггүй гэж сахиусууд нь 3 дугаар группийнхэнд бол сануулж байна. Ялангуяа эхний 6 сард ягаад гэвэл ингээд юм төлөвлөөд ингээд хийхээр зэрэг нэг юм ингээд өөрчлөгдөөл за ингээд нөгөө зөвшөөрөл авч исэн бол тим юм аач аваад тийг ингээл нэг баахан ингээл наашаа цаашаа эргэж буцаал ингэдэж штэ. Тиймэрхүү юмнууд айгүй их тохиолдно гэж харагдаж байна. Гэхдээ сайн мэдээ нь юу вэ гэхээр зэрэг энэ нь дандаа таныг сайн зүйл рүү тагуулах болно. Аз таны талд байх болно. Тэгээ харин ч ингээд тухайн үедээ ингээд дутуу хагас ингээд юм хум одоо бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй болсон гэж бодоход дутуу хагас юм бүрдүүлээд ингэжснээс дундаас нь харин ч ингээд нөгөө алдаа гаргаснаа мэдээд юмаа ингээ очоод яг бүрэн бүтэн болгоод ингээ хийсэн нь тухайн үедээ танд амар юм стресстэй, яарсан, сандарсан тий ийм мэдрэмжийг төрүүлж болгоч гэсэндээ эргээд харахад юмаа яг яс хийсэн нь зөв байх байсан юм байна гэдгээ бүр сүлд нь ойлгоно тий. Тэгээ тийч чадаагүй бусад компаниуд одоо жишээлх юм бол зүгээр компани дээр ярихаа тий бусад тэгж чадаагүй компаниуд баларсан байхад танай компани тухайн үедээ яг энэ зүйлийг хийж авах явцдаа тийм материалаа бүрдүүлж авах явцдаа бүх зүйлээ чирэгдэлтэй ч гэсэн ян та хийлгэсэн нь өөрөө хожил болоод дуустдаг гэдэг юм уу тий. Аз таны талд иргэдэг нэг ийм үйл явдлууд маш их өрнөх болно. За тэгээд дээрээс нь night source гарч ирсэн. Та хэд маань үчтэй маш хурд хүчтэй байх болно гэж харагдаж байна. Айгүй хурдан гүйлг авах ханта. Тэгээ ерөнхийдөө бол надад яг одоо та анзаарах юм бол миний яриа хүртэл ингээ хурдан болоод эхэлж байна. Яг энэ нэрийг мэдрээд ингээл ерөөсөө хүү хаа гэл за тэг гэж инг гэж за одоо тэгвэл тийш явъя ингээ тэгээ гэх бүр яг нэг иймэрхүү энергитэй байхаар харагдаж байна. Маш их хурд хүч, маш завуу энерги бол энэ чэнэс ажиглагдаж байна. Гэхдээ сайн мэдэх юм бол замдаа таарсан партануудыг таад манд давж чадна, асуудлуудыг шийдэж чадна. Тэгээ аз таны талд байна. Тэгэхээр юу ч хийх гэж төлөвлөд байгаа вэ? Таад маань нилээн бас хөрхөн том юм төлөвлөсөн байгаа бололтой. Тэгээд тэр асуудлууд бол нилээн хөрхөн эхний 6 сар бол нилээн жигдэрч өгнө. Эхний 6 сар бол ерөөсөө л яг нэг юм эндүүдэх гэх юм уу те юм цэвэрлэх, замаа цэвэрлэх, прогресс хийхтэй ялцчгүй түрүүн бас энэ нөгөө нэг юу гарч ирээд байсан. Gibbs moon буюу өсөж буй сар гарч ирээд байсан. Ерөөсөө л юм тавшилттай. Юмс ингээл өсөөл прогресс хийгдээл дээшлээл дараагийнхаа шатаар ингээл ахаад байна гэсэн. Маш гоё харагдаж байна. За тэгэд нэг маш сайн мэдээ ирж магадгүй маш хурдан сайн мэдээ ирж магадгүй энэ мэдээ нь болохоор зэрэг одоо юуны утсаар ярих эсвэл яг танд аль биесны ийм имэйл ирэх байдлаар ямар нэгэн том мэдээ олол ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ мэдээ нь бол таны ажилд бас нэлээд том одоо акцийг авчрах болно. Тэгэхээр яалтчгүй энэс хин нэгнээс ийм зөвшөөрөл авах гэдэг бол тэр зөвшөөрлөө яг авч чадна гэж харагдаад байхгүй. Бизнесийн зээл хүсэж байгаа бол тухайн үедээ ингээм амар их самгардаж ингээд юмсаа хийж яарч хийх ч гэсэндээ эцсийн дүндээ тэр зүйлээ авч чадхаар байгаа харагдаж байна. Тэгээ тань руу залгаад те за бизнесийн зээл нь болцсон шүү гэдэг ч юм уу те эсвэл за зөвшөөрөл нь гарцсан шүү гэд. Тэгээ тэр нь айгу хурдан бас бүтэх боломжтой байгаа харагдаж байна. Эхний 6 сард дандаа л юм ажил бүтээх, ажил амжуулах нөгөө гүдэг нэрв гэдэг шиг л те. Ерөөсөл наашаа цаашаа амар завгүй байхаар харагдаж байна. Маш ирч хүчтэй байна. Таад маань өөртөө энергийн хувьд ерөөсөө болгоод өгье чадаад өгье. Тэгэл дундаас нь ингээл наац чинь болохгүй байх тийм юм авчиргийн гутал таад ерөөсөө гэл тэ за тэрийгэ бэлтэж байгаараа би очиод авлаа шүү гэв. Үр яг тийм энерги бүр амар мэддэгтэй. Миний энерги хүртэл бүр ингээм амар босчлоо ингээм амар дээшилчлээ. Окей. За одоо тэгвэл хэдүүлээ сүүлийн 6 сараа харцгаая. За сүүлийн 6 сар буюу 7 дугаар сараас 12 дугаар сарыгаа харахад бэлэн боллоо. Эхний хүзээр татаж авъя. Гол төлөөлөгч хүзэр lovers. За тэгэхээр зэрэг үстэй маань хаа. За таагэд маань ямар нэгэн түншлэлтэй болж магадгүй ажлын маш гоё хамтрагчийг сүүлийн 6 сар дээр олох чинь. Тэгээд энэ хамтрагчтайгаа ингээд маш гоё гар нийлж ажиллах болно гэж харагдаж байна. Тэгээд энэ хамтрагч нь танд бүр ингээд бизнес хийх чинь эсвэл ажил карьер хийх чинь сурж байгаа хүүхдүүд маань бол хамтран суралцагчтай энэ нэг хүн бол танд маш их мотивацийг өгөх болно те. Энэ хүнтэйгээ гар нийлээд үнэхээр гоё юмсыг хурдан бүтээж чаддаг ийм харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ нэг ийм хүн орж ирж байгаа харагдаж байна. Түншлэлийн хүн орж ирж байгаа харагдаж байна ялцчихгүй.
За энэ нэрийг бас 2 дугаар групп дээр бас нэлээд гарч ирээд байсан. Тэгэхээр 2-3-ын хооронд эргэлзээдсэн хүмүүс маань 2-оос бас очиж 2 дугаар группээс бас нэлээд мэдээлэл авах боломжтой юм шиг харагдаад байна шүү. Окей. За дараагийн одоо тариа үзүүдэд харцгаая. Temperance. Маш сонирхолтой. За окей. Дараагийн хөзөр болохоор зэрэг Fool. Wow. Окей. За тэгэнгуутаа 3-ын зоос 3 гарч ирсэн. За тэгээд Death гарч ирсэн. За тэгээд Sun бас 3 гарч ирсэн. За тэгэхээр зэрэг сүүлийн 6 сар дээр бол та нэлээд ийм төвчээртэй одоо даруй төлөв байх хэрэгтэй гэж харагдаж байна. Ягаад гэвэл энэ үеэр одоо эхний 6 сар таад маань ингээд ямар нэгэн шин зүйлийг ажил карьер дээр нэг юм том алхам авах гээд ямар нэгэн зүйлээ яг бэлдээд ингэж байгаа штеп. Тэнгууд сүүлийн 6 сар дээр болохоор зэрэг яг тэр маань хийгдэж эхэлж байгаа харагдаж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол та аппликейшн хийжсэн байлаа гэж бодъё л доо. Эсвэл нэг вебсайт хийжсэн байлаа гэж бодъё. Тэгвэл тэр вебсайтаа эхний 6 сар дээр ингээд хамаг юмнуудаа цуглуулад ингээд дада гэд хийж агаад тэгээ сүүлийн 6 сар дээр болохоор зэрэг яг тэрийг паблиш хийх буюу нийтлэх үйл ажиллагаа явагдаж эхлэхээр байгаа харагдаж байна. За тэгээд эхний 6 сар дээр цуглуулад сүүлийн 6 сар дээр болохоор зэрэг энэ зүйлээ яг аль бие ёсоор одоо хийх энэ үйл ажиллагаа явж эхлэх гэж харагдаж байна. Странаар ярих юм бол эхний 6 сар нөгөөний хамаг бичиг баримт одоо засвар үйлчилгээний ажлуудаа ингээ хийж агаад сүүлийн 6 сар дээр одоо аль бие ёсоор нээгээд гэдэг ч юм уу тэгээд яг үйл ажиллагаа явуулж эхэлж харагдаж байна. За тэгээ энэ үед бол маш тайван байх хэрэгтэй. Ягаад гэвэл айгүй олон зүйл олон үйл явдлууд тохиох болно. Тэгээ энэ зүйл өөрөө таны хувьд маш шин байх болно, шинэлэг байх болно. Хизээч хийж үзэж байгаагүй маа хийж байгаа. Тэгээ тийм учраас ингээд алдаа мада гаргаж болно. За алдаа мада гаргаж болно. Зарим нэг зүйлийг та дутуу бодсон байж магадгүй. Одоо энэ нарны үзэр буруу хараа гараад ирэхэд зэрэг хүн юмыг хитрхи нөгөө гэгээлгээр харцсан. За бэлтгэлэл сайн хангах юм бол гүйцэтгэлийн явцад бол ерөөсөө бүх юм сайхан байх болно гэж бодсон байж итэл яг үнэндээ яг тэр зүйлээ гүйцэтгээд эхлэхэд маш том асуудлууд гарч ирэх магадaltaйгаа харагдаж байна. Тэгээ тийм учраас өөртөө угсаал та энийг суралцж байгаа, угсаал анх удаага хийж байгаа учраас ерөөсөө өөртөө бас тэгж хамаагүй хатуу хандаж болохгүй. Та энэ зүйл дээр амьдралтаа анх удаа юм хийж байгаа. Тэртээ тэргүй ийм тодорхой хэмжээний эрсдлийг хүлээсэн бүтлгүүт гэсэн үгээрсээ биш. Гэхдээ эрсдлийг хүлээсэн гэдгээ ухамсарлаад өөртөө маш зөөлөн, бусдадаа маш зөөлөн хамтран суралцагчид, хамтран ажиллагчдаа зөөлөн хандах хэрэгтэй гэж харагдаж байна. Яагаад гэвэл эхний 6 сар дээр бол энэ энерги нэг харагдаагүй байсан. За одоо болохоор зэрэг яг нөгөө өрсөлдөөн тэр нэг юм багийнхантайгаа асуудал үүсэх энэ зүйл сүүлийн 6 сар дээр гарч ирэх гэдэг харагдаж байна. Тэгэхээр тантай хамтран ажилладаг хүмүүс гинэт ажилласаа багасаа гарах шийдвэр мэдрийг гаргаж магадгүй ингээд энэ нь танд бас жоохон хүнд тусгаад иж магадгүй. Тэгээ тийм учраас ингээд айгүй тийм голоо барьж аваад тогтоод ийм тогтвортой байх хэрэгтэй. Бизнес хийж байхад, суралцж байхад, ажил төрөл хийж байхад иймэрхүү жижиг сажиг бас заримдаа том асуудлууд тулгардаг. Тэр үед нь та өөрийгөө тогтоож барих хэрэгтэй гэсэн үг. Тэгээ энэ зүйлийг ингээд анх удаагаа л хийж байгаа тийм энэ зүйл дээр анх удаагаа л ийм одоо гар бие оролцож байгаа юм чинь өөртөө маш зөөлөн хандах хэрэгтэй. Яалтчгүй 2026 онд 3 дугаар группийн ямар нэгэн шин том төслийг хийж байгаа харагдаж байна. Тэр нь болохоор зэрэг яалтчгүй яг 2 дугаар хагас дээр буюу 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ингэж өрнөж одоо яг үйл ажиллагаа явагдаж эхэлнэ. Тэгээд одоо зорилттой ингээ хүрхийн төлөө нэлээд одоо ажиллах ийм үе явж байгаа харагдаж байгаа хгүй. Тэгээд таны хувьд яг ажлын хамтрал баг хамт олонтойгоо яг сүүлийн хагас дээр бол нэлээд хоорондоо эвдрэл үл ойлголцол гарах магадлалтай. Тэр үед та аль болох өөрийгөө ч бодсон тэр нөгөө хүмүүсээ ч бодсон тэр маш сайн доктортой байх хэрэгтэй харагдаж байна. Надад яагаад ч юм бэ 3 дугаар группийн маань энэ бага өөртөө удирдах явах яг гол хүн нь байх юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ ч одоо та өөрөө юу хийж байгаас шалтгаалаад компанид бол ямар нэгэн төслийг хариуцаад аваад явж байгаа байж болно. Эсвэл яг гол хүн нь байж болно суралцж байгаа хүүхдүүдийн маань хувьд бол сурагч нарын маань хувьд бол ямар нэгэн медальт дээр хамтарч ажиллаж байгаа байж болно. Тэгээ тэрнийхээ бас яг гол хүн нь байгаа байж болно. Тэгээд ямар ч байсан та болохоор зэрэг яг энэ багийн нэг юм
гол савуу гэх юм уу те нэг юм гол гүүр хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас ингээ аль болох ийм тэнцвэртэй байхыг зориод те аль болох хитрхи ингэж одоо сэтгэл хөдлөлөөр энэ зүйлд хандахгүй байхыг хичээгээрэй гэж зохиосууд нь сануулад байна. Тэгээ энэ бол угаасаа яг таны сурах ёстой сургамж байгаад байгаа учраас энийг бол тойрж өнгөрөх боломжгүй дайраад өнгөрнө. Гэхдээ тэр үедээ бол аль болох өөрийгөө тайван байлгаж амар амгалан байхыг сонгоорой. За тэгж чадах юм бол энэ таны одоо гардаж авч хийх гээд байгаа энэ зүйл чинь маш амжилттай болж чадна. Оны сүүл гэхэд та бол энэ зорьсон зорилтынхоо 70-80-90% нь хүрсэн байх болно. Тэгээ 2027 онд яг зорьсон зорилттой, эхний зорилттой хүрэх байхаа гэж харагдаж байна. Тэгэхээр нэлээд юм надад бол 2026 он 3 дугаар группийнхний маань хувьд бол ийм бүтээн байгуулалтын жил болж байгаа санагдлаа. Тэгээ ямар нэгэн юмыг ингээд яг босгоод бүтээгээд тэгээд нийтэлж гаргаж байгаа ийм үе. Тэгээд ийм юм хийж байгаа учраас та хэд маань одоо сүнслэг талаасаа ч гэсэндээ тий нойр морой сайн авах мах гэдэг иймэрхүү юмнуудаа зайлшгүй хийх шаардлагатай болох болно. Тэгэхгүй бол та хэд маань өөрсдөө угаасаа анзаарна гэж ингээл тий оройтож унтаал тий ууж идэл ингээл нэг ингэж агаад ажилдаа явахаар нэг өөр нойр морой ок болгочоод нэг жоохон дасгал хөдөлгөөн хийжээд ажилдаа явахаар бас нэг өөр байгааг маш сайн анзаарч харах болно. Тэгээ тэрийгээ дагаад яг бүх юма ян тан байлгах шаардлагатай байгаа гэдгийг өөртөө уусаа ойлгоно. Тэгээ тэрнийхээ дагуу үйл хөдлөлтөд авнаа гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол энерги хувь таад маань нэлээд ихч хүчтэй, нэлээд том зүйлийг барьж авч хийх хүмүүс байна гэж харагдаж байна. Яг л нэг төслийг барьж аваад хийж байгаа ийм хүмүүс байгаад байна. Окей, за энэ бол нээлттэй уншлага маань байлаа. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр хэдүүлээ юу үзэх вэ гэхээр зэрэг за 2026 онд төлөвлөсөн байгаа ажил нь хэр бүтэлтэй байхаа гэдгийг харах болно. За тэгэхээр өөртөө яг 2026 онд бүтээхийг хүсэж байгаа нэг ажлаа бодно гэсэн үг. Яг одоогоор төлөвлөсөн байгаа ажлаа бодно гэсэн үг. Тэгээ тэрэн дээр нь би сахиусуудын мессежийг авч өгнө. За хоёрдугаар болохоор зэрэг 2026 онд танд хамгийн их түүх болох санхүүгийн блок юу байх вэ? За тэгээ энэ блокноос хэрхэн гарах вэ гэдгийг харж өгөх болно. За 3 дугаарт болохоор зэрэг ажил карьерийн тал дээрх ивэл буюу хийхэд ээлтэй зүйлс, болгоомжлох зайлсхийх зүйлс, мөн орж ирж байгаа цоо шин сюрпризыг харж өгөх болно. За хэрвээ та нэмэлтийг авахыг хүсэж байгаа бол pinned comment буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. Окей. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай. Бүгдээрээ баяр таа.